Яа, өглөө орой мэндээ. Уулзалтанд орж ирсэн маш их баярлалаа. За, та бүхний одоо шат хоёр эхлэх гээд байж байна. Тэгэхээр сэтгэл санааг бэлтгээд, ерөнхийдөө биеийг бэлтгээд, шат хоёр дээр юу болдог вэ, тийм ээ? За, хэрхэн үзэх вэ? Юуг анзаарах учиртай вэ гэд. За, түүнчлэн манай хөтөч нар орж ирсэн ба хөтөч нар бол аль хэдийн судалсан байгаа. Гэхдээ аа тэд маань судлах үед бас ямар эргэлзээ гарав, юу өөр байв, асуух зүйл юу байна гэдэг ер нь бүх суралцсан хүмүүсийн дотроос юу гарч ирж байна те тэрийг нэгтгээд хэдүүлэнэ сайхан уулзаадах яа гэж. За шат 2 маань шат 1 маань болохоор бие мэдрэлийн тогтолцоон дээр төвлөрсөн мөн илүү их таатгаруулга, орон зай үүсгэх, зөв амьсгалах, одоо хөдлөх, зүрхний цохилтой авах тийм ээ. Авчтаа байвал гаргах гэх мэтчлэнгээр илүү бие дээр байгаа тогтцтой ажилласан шүү дээ. За гэтэл бид нар чинь нэг сэтгэл гэдэг нэг зүйл байна тийм ээ. Сэтгэл өөрөө баригддаггүй учраас их яриухтай зүйл. Энэ нь ч би юм уу, тэр нь ч би юм уу, энэ бодол нь ч би юм уу. За мэдхгүй юу ч юм бол дээрээс үлдээ хаяа авчих гэдэг те. За шат 2 маань баригддаггүй сэтгэлд төвлөрсөн байгаа. За хэрв та агуулга бол одоо эндхийн хамгийн шилдэг ном, зохиол, за тэгээд өөрөө бас янз янзын сэтгсэн баахан сургалтанд суусан те хэдэн жилийн нөр их сэтгэлийн зүгээс төрсөн. Гэхдээ нэг магадгүй сорилттой зүйл шат 2 дээр жоохон мэрэгжлийн юм шиг байж магадгүй. Энгийн үг хэлэх нь арай бага байж магадгүй. Тийм ээ. Тэрэн дээр бууж өгөх вэ гэдгээд за тэг хэд хэдэн нэг 3 4 чухал зүйлийг хэлээд цаашаа хэдүүлээ ярилцлага өргөжлүүлээ гэж бодлоо. За шат 2-ыг үзэж байх үед шинэ хэл сурж байгаа юм шиг санагдана. За шинэ хэл гэдэг нь ялангуяа сэтгэлийн хэсгүүд гэдэг үг байгаа ах тийм ээ сэтгэлийн хэсэг тийм ээ сэтгэлийн менежерүүд сэтгэлийн гал унтраагч нар сэтгэлийн нуугдмал хэсгүүд гэдэг. За энэ хэсгүүдээр би тайлбар өгье гэж бодлоо. Яагаад танил нэр өгөөгүй англи хэл дээр бол parts гэсэн үг. Parts яг англи хэл дээр бол хэсэг гэсэн үг. Олон тал хэсэг гэсэн утгатай. Яагаад танил нэр өгөөгүй хэсэг гэд нэрлээ явцсан бай тээ. Англи хэл дээр ч гэсэндээ parts гэдэг үг чинь зүгээр л нэг эд англи гэсэн үг шүү дээ. Тэгэхээр англи хэлнээр яагаад бас юм шинэ нэр өгчв гэхэлэр энэ бол яг хүний мэддэг ухтхан цоо шинээр шинэ үгийг гаргаж ирээд эсвэл танил биш зүйлийг танилцуулахад хүн арай шинэлгээр хүлээж авдаг. Энэ л юм байна гэд ингээд тархич ингээ холбонгуудаа залхуурангуудаа утга өгөнгүүтээ хайчих гад байдаг тийм ээ. Тэгүүлэхгүйгээр сэтгэлийн хэсэг гэд бүр өөрөг хэрэгжилж агаад гаргаж ирж байгаа шалтгаан нь шин утга, шин агуулгыг өөрөөсөө нээгээсэй гэсэндээ шүү. За энэ өгч ойлгохдохгүй байна гэвэл ерөөсөө ямар утгатай вэ гэхлээр бидний сэтгэл олон хэсгүүдтэй байдаг. Сэтгэл рүүгэн өнгөж эдгэрэл хийж эхлэхээс өмнө бүх юм ийм зуралдсан нэг. Энд нэг реакц үүснэ, тэнд нэг гомдол үүснэ, энд нэг бухимдал үүснэ, энд нэг баяр хөөр үүснэ, тийм ээ. Тэрнээ бүх юмыг нэг гэж ботцсон байсан. Зуралдсан гэсэн. Тэгээд дандаа юу гэж ярьдаг вүлээр би ууртай байна. Би ичж гин, би гомдож гин, би бухимдож гин. Би чамаас залхаж гин, тийм үү? Би. Дандаа биэрээ биегүүрээ дайралт хийгээд аваад биегүүрүүгээ дайралт хийж байхад хүнд ичхүүр төрдөг. Гүн ичхүүр. Ичхүүр бол тромоны дээрэс нь ичхүүр чинь энергийн үйлдэл талаас хамгийн доод талын сэтгэл хөдлөлтэй нэг. Тэгэхээр бид нэр сэтгэлийн энэ нэг хэсэг нь энэ юм аа гэд одоо энэ нэг гар ингэ бахан зуралдсан байгаа юм. Тэрнээс нэгийг нь гаргаж ирснэ. Миний сэтгэлийн нэг хэсэг нь энэ юм шүү. Нөгөө тал нь энэ юм шүү гэдэг ингээд багаар ингээд танихлаар нөгөө зуралдсан байсан юм чинь зуралдаанаа найрлаад тэгээд дотроос нь жинхэнэ мөн чанар, жинхэнэ бие чинь гарч ирэх байхгүй. Сэтгэлийн хэсгүүд гэж нэрлэж байгаагийн нэг шалтгаан нь яах нь вэ?
Нэг шалтгаан нь тэр гүнд байгаа бийг ялган таних гээд байгаа. Ялган таних гээд байгаа. А сэтгэлтэйгээ ажиллаж эхлэхээс өмнө гүнд байгаа бие юм уу гадна давхаргдсан энэ сэтгэлийн хэсгүүд юм уу бүгднийг бигээ ботцсон байхгүй. Би. Би бол ийм арчаагүй гэл те. Би бол тэнэг гэл. Яг тэр мөчөд би рүүгээ дайралт хийгээд тийм ээ. Тэгээ шат 3 дээр үзэн таад би бол та бол ингээд ерөөсө цэвэр ухамсар дээрэс нь гүн бясалгал руу ингээд ороод шугам бясалгал руу ороод энерги болоод нэгтгэж зөвхөн ухамсарал байдаг. Өөр юу ч байхгүй. Бие байхгүй, материалын ертөнц байхгүй, нүдэнд харагдахгүй, цоошин ертөнц харагдсан мөн үү? Тэрийн аяллыг хийхээс өмнө жинхэнэ би чинь цэвэр ухамсар юм аа. Жинхэнэ би чинь хайр юм аа. Тэр жинхэнэ би чинь мөнхөд орших хэртэж гимтээгүй энерги юм а гэдэг тэр ойлголтыг одоо өгж дотроос ч ингэж нөгөө ариусгахын тулд яг сэтгэлийн хэсэг гэдэг дээр нэрлэж байгаа юм. Тэгээ хэсгүүдэд таниад энэ биш юм. Ингээл нөгөө хуулаад тавиал ингээл. Тэгээ цаатлаас нөгөө жинхэнэ би чинь гарч ирэх нь шүү дээ. Тэ? Энэ амаргүй аялал. Яагаад амаргүй гэхлээр surrender буюу бууж тэмцэлтэхэ болоод бууж өгөөд хүлээмжшөөрөх. Одоо бид нар ингэж ам хамгаалагдсан бид нар ч ингээл өөстө одоо энийг хийчихвэл энэ болох юм болов ингэчүүл амьдрал гоё болно. Одоо энтэй уулзаад ийм гэрээ хийчихвэл энийг тийш нь оруулчихвал хүүхдээ ингэчүүл бөөн стратеги логик ухаан одоо эцсийг нь хүртэл юм үйлдэл хийдэг мөн болгоно гэж үйлдэл хийдэг штэ ам хамгаалагдсан чинь. Тэжээ тэ. Тэгтэл хорвоо таныг шалгаад яхав ингэж үйлдэлхээсэн ч болохгүй. Унаад өгдөг мөн. Яг тэр уналт цөхрөл бухимдал дээрээ за яг энэ тэмцлээрээ энэ аргаараа явхаа болий. Би одоо юу ч хийгээд нэмэргүй юм байна. Би унлаа. Унаад уйлаа тий. Тэгээ босч ирэхдээ залбираад ч юм уу. За дээд оршихуу гэж байдаг юм бол энэ физик биенээс салсан ертөнц гэж байдаг юм бол бурхан гэж байдаг юм бол одоо надад туслаач ээ. Би хуучин аргаараа тэмцлийн аргаараа логик ухаанаараа амьдралаа авч явахаас залхаж гин ядарч гин туйлдж гин. Ингээд нэмэргүйгээ ойлголоо. Өг дээдс минь дээд хүч минь дэмжлэг өгөөч мань. Яг энэ шатхууруу юм л да. Гэхдээ surrender буюу яг зүгээр ингээд хуучин аргаараа тэмцэхгүй хүлээн зөвшөөрөөд тэгээ шинэ аргаар явъя. Шинэ юм нь юу юм гэж сонсох. Тийм их өдөр болгон хичээлээ та тэгэхээр өхлөө сайдаг гэж магадгүй те. Өдөр болгон хүч суралцах сэтгэлээ. Божина. Ангин хэсэг. Бид нар сэтгэлийн хэсгүүдээ би юмаа гэж ботцсон байна. Айхтар менежертэй. Одоо за тухайлбал болромоод контролтэй бүхний хяналтандаа байлгана. Би чадна, би хийн. Яг энүүгээр хийн гэдэг ийм контрол. Одоо хянагч тийм ээ. Энийд яг цаа талд нь манлайлах ур чадвар байдаг. Гэхдээ бүх юмн дээр дандаа их юм хяналтандаа байлгаж өөрөөр хийх гэдэг тийм үү. Энэ аргаараа ингээд яваад аим гарчээ. Аим гарчээ. За шат 2-оо үзээ сэтгэлийн сэтгэгээ ажилласан чинь хянагч чинь ингээл бясалгал хийгээл ингээд сонсохоор гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ бясалгалуудыг хийгээд сонсохоор гарч ирнэ гэж битгий бодоорой заяа баг гарч ирэхгүй. Итгэлцэл үүсээгэл бүр гарч ирэхгүй. Хизээ гарч ирэх вэ гэхээр харилцаан дээр энгийн өдөр тутмын амьдрал дээр чинь хянагч чинь ажиллана. Хүмүүстэй муудалцсан. Чи миний хар хийжтэй юу яриад байгаа юм бэ? Эсвэл чи санснаар хийсэнгүй штэ яагаад байгаа юм бэ? Тэ? Тэр нюансыг таниад буцаад дасгалаа хийх ийм л процесс. Тэгсээс дасгал хийгээд сэтгэлийн хэсгүүдээ сонсдог болно гэж хэлж бараг л байхгүй. За тэгэхээр сэтгэлийн хэсгүүд гэж юу аах нь вэ? Таныг ингээд жинхэнэ биег чинь дараад бүр шавар шалбаг дотор оруулаад нууцсан байгаа, хамгаалцсан байгаа. Дайтаж болохгүй шүү. За хамгаалцсан байгаа хамгаалагч сэтгэлийн юм нэг юм давхаргууд байна.
Зүрхийг чинь бүр бариад базаад хамгаалт. Цаана нь жинхэнэ бигээ бид нэр танихаа болтлоо хамгаалагдсан баг. Тэр жинхэнэ биеийг нэг нэгээр нь хуулаад таних нь мөн. Нэгдүгээрт, хоёрдугаар сэтгэлийн хэсэг гэж юу вэ гэхлээр та бидний сүрх сэтгэл хөдлөл. Сэтгэлийн хэсгүүдээ таны гэвэл одоо бид нар сэтгэл хөдлөө мэдээд сурцсан мөн үү? Чангарал, энэний цаанд бухимдал байна. Уур байна, гомдол байна, цохрол байна, ичгүүр байна. Тийм ээ? Сүрх сэтгэл хөдлөл. Сүрх сэтгэл хөдлөл үүсгэхийн шалтгаан нь юу гэж? Бүр уг цаа шалтгаан нь юу гэж? Хатуу үзэл. Балийн төлхөр дээр орсон. Балийн төлхөр орсон бол мэдсэн баг. Мэдж байгаа те. Хатуу үзэл. Хатуу үзлийг шат 2 дээр бас байгаа. Хатуу үзэл үзэлдээ харилцаа бүх юм дээр те. Хүн ийм байх хэвээр. Би ингэж амьдрах хэвээр. Харилцааны хүмүүс ингэж л хандах хэвээр. Жин чи миний хэрэгцээ. Та нар энийг хангах хэвээр шүү дээ. Би хэл хязгаараа барьж гин. Та нар энийг мөрдөх хэвээр шүү дээ. Мөн үү? Тэгэхээр менежерүүд бол дандаа ёстой, ийм байх ёстой гэдэг стандартыг тулгаж ингэхгүй бол бүх юм нурна гэж айж тэмцдэг. Хатуу үзлийг барьсан. Хатуу үзэл ойлгож байна тий? Хатуу гэхэлэр ийм байх хэвээр, тийм байх хэвээр, ингэн тэгнэ. Чи станер гэдэг ийм хатуу үзлийг барьсан. Тэр нь нурах үед давчтаж гарч ирдгийг сэтгэлийн менежерүүд гэж ярьж байгаа. Тэгээ тэр нь сүрх сэтгэл хөдлөлөөр илэрдэг. Мэдрэлийн тогтолцоо талаас бол биеийн чангарлаар, давчталтаар, амьсгалын энэгээр зүрхний хүчтэй цохилолтоор тийм ээ илэрхнэ. За зарим сэтгэлийн менежерүүд бол 3 наснаас өмнөх үг хэлд орж амжаагүй 2 наснаас өмнөх үеийн илэрхийлэмж байдаг. Тэнд үг бодол байхгүй. Тэнд бидээр илэрч байгаа шинж тэмдгүүд байдаг. За тухайлбал надад ямар хэсэг байдаг вэ гэхээр харилцаа ч юм уу ямар нэг юм дээр ингээд чагнаад бүр ингээд гүн чагнал зүрхний цаанаас ингэж хүчтэй цохилж гарч ирдэг. Бүр ингээд салганаад яг ингээд салганж байгаа юм шиг чичиж гарч ирдэг. Гэхдээ одоо бол тэрэнд айх болсон мөн одоо тэрнээс яг л өөрийн энергитэйг ингээд холбоод тусламж үзүүлээд сурцсан учраас тэгэхээр ингээд сонсоод үзэх үед зарим нь ингээд бодол байхгүй. Хатуу үзэл байхгүй. Тэ? Ийм бие дээр илэрч байгаа юм шинж тэмдгүүд байдаг. Тэр үг байхгүй, бодол байхгүй тэгээ бяцхан байвал ихэнхдээ сэтгэлийн нуугдмал хэсэг байдаг. Нуугдмал хэсэг яаж байгаа вэ гэхээр нуугдмал хэсэг гэж нэрлсэн шалтгаан нь бүр цөхрөөд бууж өгөөд нуугдаад би ингээл чив чимээгүй энэ харанхуй газар жижигхэн өрөөндөө одоо юу гэдэг технтэй ч харцгүй ингээл байж хүмүүс намайг өвтгөх хинж надад тусалдаггүй би бол хайр татан биш би тийм юм гэ бодоод дахиад яаж н сэтгэлийн нуугдмал хэсэг чинь хатуу үзлийг тээцсэн байгааз би сэтгэлийн нуугдмал хэсэг гэж үзнэ тэр маань таны ихэнхдээ бяцхан хувилбар байдаг. Одоо бид нар дотоод хүүхэд гэж нэрлэдэг мөн үү? Гэтэ ихэнхдээ бяцхан хувилбар байдаг. Гэтэ том болсон хувилбар ч байж болно. Энэ сэтгэлийн нуугдмал хэсэг бол хамгийн эмзэг дорой мэдрэмж. Нэгэн цагт эмзэг ичгүүрийн тэр дорой цөхрөлийн тэр хамгийн хүнд мэдрэмжийг мэдэрчээсэн тэр үеийг чинь бүх мэдээллийг тээсэн сэтгэлийн олон хэсэг гэж болно тийм ээ. Бүр ингээд ухамсараас ангид ил ухамсар чи мэдэгдэхгүй. Гүнээс гүнд чив чимээгүй байгаа нэг хэсэг байна. Тэрийг сэтгэлийн нуугдмал хэсэг гэж. Тантай харилцаа болцсон. Танаас цугтаадаг, жинхэнэ бигээсэн цугтаадаг, итгэхээ болцсон. Бүр итгэдэг. Яагаад итгэдэг вэ гэхээр чи над руу хизээж харж хандаж харилцаж байгаагүй. Дандаа гадагшаа анхаарлаа хандуулсан. Чи намайг тоодгүй. Тэ надтай харилцдаггүй гэдэг ийм. Тэгээ би хайр татан биш, би ганцаараа, би яасан гэдэг нөгөө жинхэнэ шарахыг тэгээд бүр ингэ чимээгүй болцсон байна. Тэр
дорой мэдрэмжийг дахин мэдрүүлэх тэр нуугдвал хэсэг гарч ирэхээс бүр ам тэмцэн хамгаалдаг хоёр хэсэг байгаа. Тэр нь сэтгэлийн нэг нь менежер. За сэтгэлийн менежер сайтай хүмүүс яг хуу янзын менежер сайтай хүмүүс ч өө нийгэм тэмцээд явж байгаа. Өстө нэр нийгэмдээ тэнцэл стан гой сайхан харагдаал ажлаа гялалзуулж хийгээл ямар их ажилтай хүмүүсээ хөөх нь хаанаас нэрч хүч нь ундард юм бол бүхнийг төгс төгөлдөр хийх юм аа гэлтэй бишрүүлээл гайхуулаад гэлтэй мэдээж хүний мөн чанар нь бишрэм сайхан мөн үү. Гэтэ сэтгэлийн иймэрхүү ангаалт хийхээс өмнө сэтгэлийн менежер нь бүх системийг гартаа авцсан нэгэн цагт авч яасан тэр эмзэг мэдрэмжийг хизээч мэдрүүлэхгүй тулд нөгөө туйлд нь очиж гялалзаж хамгаалж яадаг гэсэн үг. Тэгэл жоохон сэтгэл ярих гал, жоохон дотн дулаан холбогдох гол, ингээл жоохон өөрийг нь таниал ирэхээр цухтаадаг. Эсвэл тэ цухтаадаг гэдэг ч ба тэ. За энэ бол нэг хөлбөр шүү. Маш олон хөлбөр. За нөгөө нэг хөлбөр нь болохоор гал унтраагч нар гэж. За нөгөө менежер ч гэсэн итэвхтэй гүгээл өдөр шөнөгүй ажиллаад хамгийн лагнагаал мундаг байгаал гялалзаал ингээл гүйжаал би сэтгэл чинь нэг өдөр туйлт юм байна. Дандаа тэгэл тэмцээл өөрийгөө батлаал гэнэ гэж байхгүй шүү дээ тийм ээ. Бүр би сэтгэл нь туйлдаад яагаад гэвэл сэтгэлийнхаа нэг хэсгийг хайгаад одоо сэтгэл дотор юу болоод байгаа гэхээр нэг хэсгийг ингээд жийж дарж хаангуудаа ингээд гүрийгээд урагшаа гэж тэмцээд байгаа. Тэгээ нэг өдрийн сэтгэлийн тэмцэл жаах ингээ өрнөд байгаа учраас нэг өдөр сэтгэлийн тэмцэл чинь бүр дотроос чи энерги чинь мохоод ядраад туйлдаад бүр ингээ байж ядаад бууж өгнө штт. Зогсон штт. Ядар нь мөн үү? Бүтэн сая өдөр босч чадахгүй болоо хэвтдэг штэ. Тэн чин сэтгэлийн гал унтраагчд баригдаад сууж байгаа. Гал унтраагч яаж байгаа гэхээр нөгөө сэтгэлийн нуугдмал хэсгийн хүнд хэцүү мэдрэмжүүдийг мэдрүүлэхгүй тулд арга зах механизм байдаг өгдөг. 5 дахь өдөр 50 дахь өдөр шоож ааштай. Мэдээж шоодох байж болно. Дандаа шооддаг. Дандаа тий давтамжтай тэр юмудаа анзаарах нь шүү дээ. За гал ундраагч нар яаж тэр хүнд минь сэтгэлийн одоо нуугдмал хэсэг гараад ирчих вэ? Тэр хүнд мэдрэмжээ мэдэрчих вэ гэж хамгаалдаг вэ гэхээр таймаг татна, арх хуун, шин дурлалуудын араас хөөцөлдөн, гой элдв янзын юмнуудыг тасралтгүй үзнэ, сонсно, орон дотроо бүр хөдөлгөөнгөө хэвтэн баах юм олж идэнэ. Мэдрэхгүй тулд бүр гэл зогсоо зайгүй ингээд байгаа хөө тэ. Тэгэхээр мэдрэмжийг бүр мэдрүүлэхгүй тулд менежер тэмцээд тэ менежерийнхаа утсан хөвгөлтэй болоод сэтгэл ядраа туйлдаад унахын цагт гал ундраагч гарч ирээд яг нь янз бүрийн аргаадаар төр тайвшрах механизм баг. Тэгээ нөгөө янз юм олж идээд байдаг, уугаад байдаг, гүн болгоноос нуугаад байдаг нөгөө донтолтын юмнууд тэ донтолтын сэтлүүд ингээ гарч ирнэ. Эсвэл ингэдэг шин. Менежер гал ундраагч би нэг хөлбөр юу гэхээр тэмцэж явжсэн. Энд нэг хэцүү болол эмзэг болол ирэнгүүд давтамжтайгаар тэ давтамжтай л байгаа да хүүхдүүдэд загнаал. Хүүхдүүдээс гэрээ цэвэрлсэнгүй нэгэ ингэсэнгүйгээл сардаа нэг удаа аваад байдаг штэ. Манай ээж сардаа нэг удаа аваад байдаг гэсэн. Хамаг юм гаргаж ирснээр нөгөө биний юм нэрдгүү яадгүй те. Гэрээ цэвэрлээ шүү та нар тгий шүү гэл. Эргээ бодоход сэтгэлийн нэг гал унтраагч нь ажиллаж байгаа хэ те. Өөстө шүүгэл баахан хүн эдгэж ангааж явжсэн. Менежтэй хөтөлтэй явжсэн гэрт. Бүр ядарч тойлдонгуудаа бухимдна. Би маш их ачаалтай ядарч намааг юу нь яад юм бэ гэл ингээл нөгөө сэтгэлийн нуугдмал хэсгийн мэдрэмжүүд илрээл ирэнгүүт нь тэрийг дарахын тулд гадагшаа дайралт гэдэг. Хүчрхийлэгч нар гал унтраагчтай баригдсан байна. Хүчрхийлэл үйлдэх замаар түр тайтгарч байгаа буюу энд байгаа юмтай надад тулах чадвар байхгүй. Тэнхээ байхгүй. Ухамсар байхгүй. Харин энд байгаа юмны тусгал нь тэр хүн. Тэр гэмгүй хүнийг очиод зодоод, загнаад, зэмлээд, хүчрхийлээд нарциссистик байдлаар харьцчвал би энд түр тайвшруулах байхгүй. Асуудлаа шийдчихлээ. Тэгэхээр гал унтраагч нар төрөмгийлэр гарч ирдэг. Хүчтэй, асар хүчтэй уур хилэнгээр бас гарч ирнэ. Гадагшаа уурлаад
буруутгачих юм бол би өөрийгөө засахалбгүй. Эднэр л өөрийгөө засах хэрэгтэй баста харж байна уу? Харж байна уу? Гэт ингээд тэг түр таатгарл авч. Тэг дандаа буруутгалаас гарч ир. Тэг менежерс буруутгах тий. Тэгэхээр буруутгалаа гарч ир тийм ээ. Тэгэхээр нэг ийм юмны учрыг олоход бид нарын шат 2 гэдэг хичээлийг үзэж байгаа. За тэгээ шат 2 үзэхэд амаргүй. Яагаад гэж байгаа гэхээр та нар нэг өдөрт нэг 5 минутын дасгал нэг сайхан яваад байна те. Хаа нэг ганц хоёр юм бичээл те. Тэгсэн чинь байхгүй болормоо яасан гэхлээр баахан бичих өө зөндөө хүн хүлээж исэн мэн. Баахан бичих юм оруулсан. За тэгэхээр сайхан хуулж аваад биш энэ дэвдгэнтэй зургийг аваад юм уу эсвэл тэгэхээр өдөртөө нэг 30 минут зарцуулдаг вэ? 15 минут зарцуулдаг байсан бол өглөөдөө нэг 30 минут зарцуулаад төвлөрөх нь байна, унших нь байна. Одоо орчин цагт угаар утасны хэрэглээ мэдээлэл ингээ байнга орж ирж байгаа цагт чихээрээ мэдээлэл аваад, нүдэрээ мэдээлэл аваад яг төвлөрөөд уншаад ингээ бичихгүй байгаа. Бичгээ болцсон ба. Бичгийн чадвар аа тийм ээ унших чадвар муудсан байгаа. Тэгэхээр тэрийгэ тасалжуулах магадгүй. Тэр нэг дөрөв хитрхи олон шин юм, шин сорилт орж ирэх байх шүү. Өөрөөр хэлбэл бичих гэдэг нэг сорилт арай дасгал урт байна гэдэг нэг сорилт, ямар их агуулга бай гэдэг нэг сорилт. Шин арга барилд өөрийгөө тасгах нь. Тийм ээ. Дээрээс нь цоо шин агуулга дотроос ч гарч ирнэ. Өдөртөө нэг тий болохгүй бол өглөө ороодоо хуваач хийгээд тэг бүх дасгалуудаа 100% хийх албагүй. Нэг дасгалыг сайн хийхэд нэг 7 хоногт нэг дасгалыг сайн хийхэд нэлээд болно шүү. Бүх юмыг оромдсноос тийм ээ. Тэгээ төгс төгөлдөр хийжээж бүгдийг сайн хийжээж би сэтгэлийн хэсгүүдийнхээ очрыг олно гэж бас битгий бодоорой. Тийм байхгүй. Харин хизээ та сэтгэлийн хэсгүүдийнхээ очрыг олох вэ гэхлээр өдөр тутмын амьдрал дээрээ реакц үсэл, бухимдаал, давчтаал, харилцаа тоххгүйдал амьдрал нэг болохоо болоод элдэн юм донтоол тэр үедээ дотгошоо зүгээр чагнаад үзмийн дотор юу болж байна. Тэгээд энэ сэтгэлийн ямар хэсэг вэ гэд ингээд чагнаад тэнгуү чин дотроос чин дуу хоолой ярьж эхэлнэ. Сонирхолтой бүр үнэхээр энийг хийж чадсан хүмүүс үнэхээр сонирхолтой дотроосоо бүр өөрийгөө таньдаг ахгүй эн чин би биш байсан биз дээ. Эн чин би биш байсан биз. Би гэл бодоод 40 жил амьдэрсэн биз дээ. Сонирхолтой нээлттэй дотроос ч өрнж гарч ирдэг. Тэгээд энийг та амжилтаа үзэж чадвал та ичгүүрээс өөрийгөө салгаж чадна. Монголчууд бидний нэг дунд түгээмэл хэв дарцсан байна буюу энэ социализмын үеийн соёлжуулалт, нэгдэлжүүлэлт, тийм ээ, измүүд чинь өөрөө травма үүсгэж нөхцөл байдал байдаг, тийм ээ. Дөөцлөхгүй юу? Ингэж амьдрах хэвээр. Тийм байх хэвээр гэж бүх нийгэм хүнийг сэтгэлийг сүнсийг нэг стандарт руу шахаж шаардаж, ташуурдаж оруулдаг мөн үү? Тэгэхээр коммунизмын үед өссөн хүмүүс ч за тэгээд бид нар бол одоо тэр хүмүүсээ тэнд өсөж байцсан хүмүүсийн бүтээл мөн үү? Одоо бүтээл гэхээс илүү тэр өсөж байцсан хүмүүс өөрийнхөө мэддэг аргаараа биднийг өсгсөн тийм ээ. Тэнд аав ээжээс буруу хааж болохгүй. Тэд хамгийн сайнараа хичээсэн тийм ээ. Бид нар бас аав ээжигээ сонгосон гэдээ одоо ингэ яриад байгаа штэ сүнслэг талаас нь. Тэгэхээр бидний гүнд эд эсийн үнд бүр нэг бараг дийлэнх ихэнхий маань гүнд суусан нэг хэв дардсан. Тэр юу вэ? Хэв дарц гэдэг нь дахин дахин давтагддаг нийтлэг зүйл шүү за. Тэр юу вэ гэхлээр ичхүр. Юм боллоо би буруутай. Юм боллоо би болохгүй байна. Би арчаагүй байна. Би тэнэг байна. Би тийм байна. Би юм байна. Биегээ ичхүрээр барьчихсан. Эсвэл бусдыг гүн буруутгаж байгаа, бусад руу чарлаж байгаа хүмүүсийн цаана би биш, би ерөөсө буруу биш гэж бас бүр бусдыг буруутгаж байгаа хүмүүсийн цаана дахиад л гүн ичгүр байдаг. Аль аль нь хоёр туйлын хэлбэр. Одоо дорсол симпатик гэдэг шиг мөн үү? Аль аль нь хоёр туйлаар илэрнэ.
Аль аль нь гүндээ ичхүүрийн хэв дарцтай буюу би бол арчаагүй тэнэг муухай бохир заваан яасан ийсэн. Тийм ээ? Тэгэхээр бид нар сэтгэлийн хэсгүүдэд таниад ингэхлээр тэр ичхүүрээс чөлөөлөгдөх юм уг нь аяар. Ичхүүрөл хороогийн хамгийн доод үйлдэлийн сэтгэл хөдлөл. Ичхүүл буруутгал гэмшил. Энэ доод үйлдэл байгаа цагт амьдрал үүдэлдэггүй. Энэ бүх хичээлүүдийг үзээд байгаа бүр эцсийн зорилго юу гэж? Хороогийн сайн сайхныг, баялагийг хүлээж авах саваад хэлж байгаа. Сайхан амьдрах гэдэг ганцхан үйлдэл биш. Мэдээж үйлдэл чухал. Та үйлдэлхэн штэ. Үйлдэл чухал. Гэхдээ сайхан амьдрах гэдэг хороогийн баялагийг хүлээж авах, саваа бэлтгэхээс эхэлнэ. Саваа бэлтгэхлээр мэдрэлийн тогтолцооныхаа гацаа гарган сэтгэлийнхаа энэ нэг юм бүр баригдсан гэд хатуу үзлэр бүр өөрийгөө хүлцэн амьдрал тэгдгүү маа. Тэгээ хүүхдүүдэд заадаг юмнуудаа сансараа заяа. Бүр үнэхээр нийтдээ юм зааж өгч. Амьдрал тийм байдгүй маа. Тэ? Та нар тэгдэж шүү. Хүмүүс юм муухай шүү. Шууд хүмүүс ийм муухай байдаг байхгүй. Битгий хүмүүс сэтг. Тэр хүний баялаг хүүхдийнхаа баялагын савыг паф гаачих. За тэр хүүхэд тэрэнд бүрэн итгэвэл яг хороогийн сайн сайхныг хүлээж авах саваа нэлийн хаан буюу харилцаан дээр үнэхээр асуудалтай байна. Байнгын тэмцэлтэн тийм ээ. Тэгэхээр бидний энергийн ертөнц хорвоо дэлхий, universe те. За Каббала талаас бол creator бүтээгч гэж ярьдаг. Бүтээгч гэдэг нь зөвхөн их усрын энергийг хэлж байгаа. Их усрын хүн бүтсэн анхны энерги гэрлийг хэлж байгаа. Их уср тийм ээ. Хорвоо ертөнц та бидэнд бүхнийг өгөхгүй бэлэн байна. Ингээд байж гин. Таны ботсон бүх юм энд байгаа. Хорвоо дээр бэлгэхэд бэлэн. Тэрч байтугай хүсэлч нь байвал хүслийнхаа хэмжээгээр ав гэдэг. За саваа бэлдэнэ гэхлээр энэ хамгаалагч баригдмал хэсгүүдээ тийм ээ мэдрэлийн тогтолцоогоо бэлдэнэ гэсэн үг мөн үү? Савчин хэр том байх вэ гэдгийг хүсэлч нь шийднэ. Хүсэж болохгүй биш. Хүсэж болно. Desire. Англи хэл дээрээ desire гэсэн үг байна. Би ийм гоё болмоор байна. Ийм амьдралыг бүтээмээр байна. Саваа хэр том байх вэ гэдгийг бэлдэж өгч байгаа. А тэр савныхаа хэмжээгээр хүлээж авах уугүй юу гэдг нь сэтгэлтэйгээ биетэйгээ хэр ажиллаж реакцаа, бухимдлаа, сур сэтгэл хөдлөлөө хэр их тийм ээ хайр, нэн сэтгэл болгож хувиргаж байгаас хамаарна. Ганцхан таны хатуу хөдөлмөрт байхгүй гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ бүхний учрыг олох гээд байгаа шалтгаан нь та нэг амьдрсан шиг амьдрахыг хүсэхгүй нэ гэж. Хорвоогийн учрыг тайлаад дээрэс нь материалын ертөнц дээрэж чинээлэг сайхан амьдарч болохгүй гэж тийм ээ. За ийм шалтгаантай учир зүйтэй хичээл байгаа. За үзэгтэй манайхаа 2 3 зүйлийг хэлье. Үзэгтэй сэтгэлээ ингээд чангартаа сэтгэлийн хэсэг хаана гэж. Тэгэх юм бол шууд зогтоно. Сэтгэлийн хэсгүүд чинь хизээ тантай ярьж эхлэх вэ? Ялангуяа нуугдмал хэсэг хизээ тантай ярьж эхлэх вэ гэхлээр итгэлцэл үүссэн тохиолдолд. Их хоёртой би итгэлцэл үүсгэж ирсэн чи яриач хөөе чи яах ингэж байл ягаа. Инх хоёр шууд зугтаан штт нуугдна. Энэ хоёр тэнэг хүүхэн би юу вэ чи одоо гэх те бүр зугтана зү те. Яг тийм хандлагаар бид нар сэтгэлтэйгээ харилцах гэдэг байхгүй. Чи хин юм бэ? Алуу чи. Тэгээ бас нэг менежер гараад ирсэн яах нь. Нөгөө нэг менежерийн сэтгэлээ сонсох гээд те. Сэтгэлээ бид нар өөрийн энергиэрээ сонсож гэнэ буюу мэдрэлийн тогтолцооны ventral vagal төлөв. Амар амгалан, догтун, айдуу зөөлн дуу хоолой төрхөөрөө сонсож гэнэ үү? Эсвэл симпатикаасаа тийм ээ. Алуу чи гараад ирээч. Яа цаг болох гээд ажилдаа явмаар байхыг гэдэг. Чамаа би 7 хоног нохлоо штэ чи ямар хүмүүс менежертгээ уулзаад гоё байна. Чи яатсан амтан бэ? Старчаагүй. Менежер симпатикаасаа тий. Дорсол төлбөө сонсоод яхаа. Дорсол төлөвийн чинь ерөнхийдөө гал ундраагчлаа да. Төв. Лээ. Ийм юм үзчих яах юм. Гэл сайхан амттангаа идэл, шоколадаа идэл, телевиз үзэл байжээ.
Стресс харилцаад хэрэг байхгүй ингээл тухтай энэ яг бүстэй ингээд нуугдмал байж гэдэг. Тэ. За тэгэхээр бид нар сэтгэлийн хэсгүүдээ сонсохдоо ах цоо шин хүнтэй харилцаж байгаа юм шиг. Сониуч байдлаар, орон зай олгох замаар, чив чимээгүй аниргүй сонсох замаар. Тэгээ шууд хүчилж болохгүй. Би ингээд тасгал хийгээд сонсоод үз. Юу ч сонсохдохгүй байвал өөртөө юу гэж хэлэх нь вэ? Гарч ирэхгүй байх чинь аргагүй. Би чамаа сонсоогүй утсан шүү дээ. Үнэхээр анх удаага дотгошоо чимэлж байгаа л тэгнэ. Би чамаа бэлэн болчин хүлээнэ гэд. Тэгээ магадгүй сайхан ай тавиад чив чимээгүй суу. Итгэлцэл удаан үсдэгчтэй манайхаа. Одоо би инх барьтай итгэлцэл үүсвэл инх барь намайг зөндөө дагж ижил хөтөлбөрт орж ирсэн байх та. Шат 2 хүртэл явахыг бодоход их л удаан дагсан байж л. Тэгэхээр би инх барь мэдээлэл өгөөл өөрийгөө танилцуулаад ингээл яг итгэлцэл үүсгэл байгаа. Итгэлцэл үүсгэл. Тэгжээч хүн сэтгэлийн аялал хийж байгаа шүү, тийм ээ. Тэрнтэй адилхан та өөртөөгөө харьцахдаа итгэлцэл үүсгэн итгэлцлийг шууд өсгдөг. Зөөлөн сонсно, зөөлөн дуу хоолойгоор ярина, хүчлэхгүй, аадгахгүй, өөрчлөх гэсэн хандлага байж болохгүй. Сэтгэлийн хэсгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, сонсох, ойлгох. Бид нар нэг хүнд ойлгохдох гол, хүнд хүлээн зөвшөөрөгдөж гээл, сонсуулж гал, хөөрхөн шүү гэж хэлүүлэх гээл гүгээд байгаа мөн үү? Тэр юу гэж? Тэр чинь нөгөө нуугдмал хэсэг чинь л ажиллаад байгаа байхгүй. Сэтгэлийн нуугдмал хэсэг чинь ерөөсө та анхаарлаа хандуулад ерөөсө одоо ойлгогдсон дэмжлэг авсан сонсуулсан мэдрэмжийг авч чадахгүй болохоор гаднаас авах гээд тэмцэлтэй гүгээд байгаа. Гэтэл хичнээн сайн сэтгэл зүйчж бай. Коучч бай. Таны сэтгэлийг тань шиг өөрөөр ойлгох хэн ч байхгүй. Тэр тань шиг гэдэг нь таны өөрийн цэвэр ухамсар, өөрийн энергийг хэлж байгаа шүү. Мэдрэлийн систем талаас бол ventral vagal төлөвийг хэлж байгаа. Тийм ээ. Тэгэхээр дасгалаа ингээ хийхэд тайвширч чадахгүй бүр бавчтаад байвал сайхан ventral vagal төлөв рүүгээ орж байгаа өөрийгөө тэрж ойр тушаа нагаад фүү аваа гаргаад хөдлөөд тийм ээ өөр гой дасгалыг тогшил мөшөлтөө хийж чагаад тэгээд сэтгэлийнхаа дасгалыг хийж үзэх нь. Бичих дасгалаас хийж үзэх нь. Ventral vagal төлөвөөсөө орж ирвэл сэтгэлийн хэсгүүд чинь арай хурдан тантай ихтгэлцэл үүсгэнэ. Нөх гой хүнтэй ярихлаа гоё байдаг ч тэрэн шиг ярих нь шүү. Өөрийн энерги чинь тийм гоё өгнөл. Тийм гоё өндөр тайван, тогтун, орон зайтай, дуу хоолой нуужим, хардсан нуужим. Тийм ээ? Менежүүд яагаад та нар миний бүр анхны видео хичээлээд өгдсөн бол гэлээ тийм л тий. Дуу хоолойны өнгөчсөн уураш тий. За ойлгомжтой юу тий? Ийм юм байгаа. Тэгээ энэ шат үеийг давхад бэлнэ. За заяа маань гар өргөсөн байна. Тийм багш намайг асуулт асуух боломж байна уу? Байна. Таныг дараагаар насах. За баярлалаа боломж олгочоод би нөгөө нэг дээр ямар зорилгоо мэдэхгүй ороод ирсэн гээл нэг асууж дээр нэг асуулт асуусан. Олон заяанууд байдаг юм шиг үү багш. Тийм байж. Нэг маш их баярлалаа. Тэгээ яг энэ миний өстэй үнээр хүсэж байгаа би тийм олон бас менежертэй хүн. Тэрийгэ таниад ингээд бас өөрийнхөө хэмжээнд дэвшилт хөгжилт гаргана гэдэгтээ итгэлтэй. Тэгээ танд маш баярлалаа. Би 2 асуулт байгаа багш. Нэгдүгээр асуулт нь болохоор энэ нөгөө менежерүүд маань яриад эхлэе гэхээр одоо нөгөө шизофрени шиг те гэл хүн дотроос хүн яриул одоо би одоо айн те энэс ялгаатай нь болохоор би мэдрэмжээрээ гэж ойлгож байгаа зөв дулаан бүлийн ч юм уу нэг мэдрэмж төрдөг альсгүй шууд ингээл яриад хэлдэг юм уу тэгэх юм бол одоо нэг жоохон бас нөгөө айцсан маань менежер байгаа учраас за нэг тийм асуулт байна ойлгоовшаа те хоёрдугаар асуулт нь болохоор их сонирхолтой би нөгөө таныг хичээлийг ер нь дагдаг л да зөрүүжил бэсик бүр өмнөд хичээлүүд сууж байсан. Тэгээд нэг сурсан юм маань ингээл таныг би санаалтгаад байгаа санаалтсан байхгүй юу?
Тэгсэн чи одоо нөгөө нэг өвшөөлгээл нөгөө бие амраад ингээл өвшөөж гээл нэг юм толгоонд ороод бүр айгүй тийм хүн дардас үүсгэж байна надаа. Яасан гэхэд Аа. тэгэхээр ингээл дасгалаа хийх гээл тэнгуут би 0 дараад интервью жахтал хийдгэлтэй. Тэнгуут л учиргүй өвшөөлгээл одоо өвшөөлөдэй гэх тэнгуут одоо өвшөөлгөл яваад байгаа байхгүй. Энэ хичээлдээ суухаар энийг одоо яаж зогсоох вэ гэж энэ би бодохоор энэ мэдрэлийн тэр тайвшруулын системтэй холбоотой гэж бодохгүй байна. За ингээ миний хоёр асуулт. Тэгээд тань маш их баярлалаа. За бүр мэрэгжлийн төвшөнд асуулт асууж байна. Манайхан ч ер нь сэтгэлийн мэдрэлийн тогтолцоо гаргахаа болжээ гэж. За тэгэхээр эвшээж байгаа заримдаа хид хид юм байгаа. Гэтэ нэг зүйл бол одоо энэ бол жинхэнэ зүгээр ингээ гүн тайлбарлал авч байгаа эвшилт биш байна гэж байгаа бол энэ бол зүгээр мэдрэмжээсээ цухтааж байгаа биеийн хамгаалах сэтгэлийн нэг хамгаалагч хэсэг. Мэдрэмж жоохон зогсолт хийлээ, өөрийгөө анзаарлаа, буулаа. Эвшээгээд тийнд байсан хэцүү мэдрэмж байхгүй болчдөг тийм. Нэг жоохон ингээд хамт бай гэхлээр байхгүй болчдөг. Тэгэхээр эвшээлт маань өөрөө цогтаах мэдрэмжээс цогтоолгодог нэг хэсэг болчихно шүү дээ. Тэрний цаана явах сэтгэлийн нэг юм хэсэгүүд л байгаа. Тийм хэв дарцаар л ингээд мэдрэмж цогтоолгоод байгаа тийм ээ. Тэгэхээр анзаараад эвшээх гээд ирэх юм бол буцаагаад амаа ингээ хаагаад тэнгуүтэ маш удаанаар ингээд зөөл нэр ингээ нээгээд удаанаар аяруuгээ нээгээд тэгээ юу болох нь гэд үзэх те. Тэгэхээр эвшээлтэй зогсоож байгаад тийм ээ. Тэнгүүд магадгүй тэндээс нэг фриз гарч ирэх буюу хөлдсөн хөшсөн энерги гарч ирнэ. Гинт бие арзганах ч юм уу эсвэл биеэр хүт даах ч юм уу эсвэл нэг юм өөр юм гарч ирэх хэвээр. Тэр мэдрэмжийг л мэдрүүлэхгүй тулд доорсол төлөвийн тэр мэдрэлийн тогтолцоонд суусан хөлдсөн хөшсөн энергийг л мэдрүүлэхгүй тулд төвшийг л гараа авчиж байгаа. За Тэгэхээр багшаа би илүү нөгөө мэдээ толин нейрон юм болов уучлаарай багшаа таны яач асууж байгаа. Би нөгөө толин нейрон гэдэг нь ингээд эвшээх гээл санангууд л эвшээгээд эхлэдэг байгаа байхгүй юу? Хичээлээ явахаар. За би тгээ ялгаж үзье би ингээд миний ойлгосноор ингээд 50% юу буцаагаад яг дасгалаа хийгээд дотгошоогоо хандаа гэж хэлж байна те. тий. Тэгээд Тэрний цаана нэг мэдрэмжээ фриз байх вэ чагнараа гэж байгаа. Яг ингээд за ингээл ирэнгүүт нь жоохон зогсоож өгөөл эрүүгээ зөөлөн нэгээл мөрөө зөөлөн хөдөлгөөл юу болох нь вэ гэж анзаараад жоохон зогсоол тийм ээ. Ганц хоёр удаа тэгээд үз. Тэгээд хамраараа амьсгал аваад гарахтаа зөвөр эрүүгээ зөөлөн нэгээд удаанаар амьсгал гаргаад эрүүгээ зөөлөн нэгээл өгөх. Энэ бас иймэрхүү хэв дардсыг янзын сайхан засаж өгдөг шүү. За. Тэгэхээр агаар авах гээд байгаа амьсгал гарах гээд байгаа нэг юм байгаа гэсэн үг. Тэрэн дээрээ арай өөр дадлуудыг оруулж ирээл ингээ тий. Гэхдээ баг багаар. За шизофрена гэж ход анх Дик Шварц энэ сэтгэлийн хэсэг гэдгийг 30 жилийн өмнө барууны шинжилгээ ухаан, барууны сэтгэл зүйн салбар танилцуулж үед танд чи одоо шизофрентэй хүмүүстэй ажиллаад байгаа мó? Юу вэ гэд нэлээд дайралтанд тохирчжээ. Одоо бол барууны сэтгэл зүй тэр чигээрээ коучинг ч гэсэндээ салбар ч гэсэн тэр чигээрээ энэ маш чухал гэдгийг ойлгож байна. Учир нь бидний дотор олон хэсгүүд байдаг. Угаасаа л байдаг. Шизофрентэй хүмүүс магадгүй те скизофрен авлаа те. Скизофрентэй хүмүүс болохоор бүр илүү тод, илүү ингээд хүчтэй гарч ирж байгаа бол. Тийм ээ, бүр ингээд identity болоод гараад ирсэн те. Бидний хувьд бол байна. Асаагүй л байна. Олон хэсгүүд угаасаа ингээд байж байгаа. Тэгээ өөртөөгөө ярина гэхлээр чин тэр дуу хоолой чинь эхлээд би юм шиг л санагдана. Эхлээд менежер зайл хэдийн би юм шиг л болсон байгаа. Тийм ээ. Тэгэхээр заяагийн хүчтэй менежер заяа юм шиг л өөртөө чи ярина. Зүгээр ингээд сонсоол чагнаад үз. Тэр аяар ингэдэг шүү. Реакцаа ингээл ханилаа, нэг л уурснаа ханилаа. Тухайн мөчөд бие анзаарлаа. Энэ ямар стилийн хэсэг юу болов гэл ингээл чагнахад итгэвтэй байгаа үед л ингээд шууд ярьдаг хөөх. Энэ хүн чинь тэгээд нь штэ, ийм юм боллоо штэ гэл тэнгууд нь буцаагаал өө би чам маш сайн ойлгож байна. Өөрийгөө таашруулаад вентрал байгаль төлөвөө идэвхжүүлэнгүүтээ буцаад яг юу юм болоо гэд нэг хэдхэн хормыг чагнаал үзэнгүү яриад гараад ир. За тухайлбал миний энэ зүрх ингээд чичирдэг хэсэг байгаа. Тэр ингээл заримдаа
Үй зөв зөвөр яжсэн ч юм гээд гарч ирэх үе байна. Эсвэл харилцааны ингээд нюанс динамикийн дараа тий. Тэг ингээд чагнаал үзэнгүүд бүр гүнээс гүнд найз байдаг. Болорвоо асар их хичээл сэтгэлтэй амьдарсны цаа тэр айцын мэдрэмжийг эзэж мэдрэхгүй бол байсан байхгүй. Бүр 70-ны цаан тэр гүнд ингээд юм соматик талаасаа ч тэр чичирч гарч ирж байгаа тий. Тэгэл сайхан өөртөө зөөлөн хүрээл өө би чамтай хамт байна. Тийштэй харахгүй ойлгодох хэрэгцээтэй. Тэрний бүр ингээд одоо би багш магш болсон шалтгаан нь бас магадгүй тэрнтэй албад юм шиг л ойлгох гэдэг. Хамаг юм л ойлгох гэдэг юм шиг. Хөөрхий зайлал сэтгэлийн энэ нуугдмал хэсэг маань бид нар чи ингээд амьдралд учраа болоход хөрхэн чиглүүлсэн байдаг шүү дээ. Мэдээж сүнсний зорилго өдр гэж байгаа тий. Тэгэл өөрийгөө ингээд чагнаал, жоохон ингээд анхаарлаа хандуулаад зөөлөн хараад оо би чамайг үнэхээр сайн ойлгочтой шүү дээ. Чи тэгэж хэлмээр байсан байхгүй юу? Өөр чамд хэлэх юу зүйл юу байна? Өөр хэлэх юу байна? Яа ингээл гоё ингээл анхаарлаа хандуулаад сонсон гэж шууд таадгана. Их сонирхолтой нь өөрийнхөө сэтгэлд өөрийн энерги үнэхээр хүрээд голдонд хүрээд хэлэх үгийг нь хэлээд хэрэгцээг хангахад шууд таадгардаг байхгүй. Самаадаг дасгал масгал хийх албагүй бүр. Яа ингээл ял би чамаа үнэхээр сайн ойлгож байна. Тийш тий чи тэгж хэлмээр байсан байхгүй юу? Би үнэхээр ойлгож байгаа ингээл хэлэхэд ингээл чичиржсэн юм паф гэл таадгардаг. Тэр үнэхээр сонир шүү дээ. Тий нээлтийг та дотроосоо хийгээрэй за. За багшаа баярлалаа. Би нөгөө За. нэг бодоод нөгөө ил ухаанаараа ойлгоод юм гэж бодсон байхгүй нөгөө одоо би яг яагаад юм чи юунд дургуцаад байгаа ингээл ингээд ярьж байгаа штэ тий дотроо тэнгууд юу ингээд цааш айц яваад байгаа юм байна. Чи ингэсэн юм байна гэд тэгээ өөртөөгөө ярьдаг. Тэгээд би тэрийгээ нөгөө ботгошоогоо хандаад яснаа мэдхгүй зүгээр нөгөө логик ухаан маань ингээ хэлээд байна уу тэгээ бодоод байсан байхгүй юу. За баярлалаа шүү. Тийм ээ татгшаа хандж ирсэн байна. Тэгээд одоо бол бүр татгшаа хандах хандлт чинь нарийсгана шүү дээ. Үнэхээр сайн судалж чадвал. Гэтэ энийг сайн судалж чаддаг хүн цөөхөн л байгаа. Та яг зориулт гаргах юм уу? Та яар нь хороогийн баялагийг сайхан хүлээж сайн сайхан амьдрах юм уу яах юм? Тэр шийдлээ өнөөдөр гаргаа тий. Тэгмээр байгаа бол сэтгэлийнхээ очрыг олцохоо. Гадагшаа гүйц нэг янз янзын үйлдэл хийж, давчтаж, цөхрөнгөө барснаа буцаж босч ирж яхаар нэг ингээ сайхан өөртөө уулзаад учраа олчвол хүм янз янзын юм бухимдал үүснэ сайхан эндээ учраа олчихно асуудлаа сайхан шийдчихнэ эвлэрнэ хайрыг сонгоход үйлчлэн паф гэж дэжээ гарч ирэл хөг аяд нийлж байгаа юм шиг хүсэл чинь биелэл манифест change гэдэг нь хайрын үйлчлэл идэвхжүүлэх байхгүй. Хайрын үйлчлээ идэвхжүүлснээр хүслээ даатгал би ингэмээр байна. Ая зөнгөөрөө биелэх болтугай гэл ингээ хайхал шууд биелнэ шүү дээ. Ийм гоё хүчийг мэдэрмээр байна үгүй юу? Та нар өөрсдөө шив даа тий. Гэтэ хичээл сэтгэл гаргана шүү дээ. Тийм ээ. Та хэд энийг үзээд тэг үнэхээр сэтгэлтэйгээ очихад нэг гоё мэдрэмж төрнө. Earning тий би энийг хийсэн. Би сэтгэлийн учраа хин нэгэн сэтгэл зүйчдэр очиж сэтгэл зүйчээр учрыг нь бол би өөрийнхөө өнгө очрыг олсон байхгүй гэдэг тэр мэдлэг чадамж тодорхой байдал knowing тодорхой байдал гэсэн. Би чаддаг гэдэг мэдлэг earning тий би энийг хийж чадсан штэ гэдэг тэр бяд суун булчин суун өөртөө итгэл суун мөн үү тэр итгэл тэр бядыг л босгох гэдэг штэ тэгэж чадвал та тодорхой байдал өсөж байгаа knowing тодорхой би сэтгэлээ мэддэг гэдэг тодорхой байдал би тайзны өмнө гарсан ч 500 хүний 1000 хүний гарсан ч би ядаа яахчгүй ягаад гэвэл би мэдрэлийн тогтолцоогоо чадна сэтгэлээ тогтоож чадна. Тэгээ яаж туршмаар байна? Юу хиймээр байна? Хийгээд үзье л та. Ийм додгор болно штэ. Юунаас ч айдаг болох. За. Гоё нааш баш их баярлалаа. Өчигдөр би нөгөө би жоо багшиг дагдаг байхгүй юу. Тэгээд дислогын хийхэд урд өмнөхөөсөө нөгөө төрж байгаагүй нөгөө divine би ингээл те өөрийгөө тэгээ ингээ бод гэдгсэн чинь айгүй сонир бүр ингээл би дулаан оргоол ингээл би тэгээ айгүй баяртай одоо бас нөгөө юу миний ингээд ийм юм байдгийн байна. Би өөрөө нөгөө бодохдоо яаж ч ясаа хүүтэн мүтэн энерги ирээгүй гоё юм дулаан энерги ирж байна. Яг үнэхээр тэр юу
төлөө Дивачингийн би ингээд хүрэлж энэ даа гэж би бодчихсон өөрөө. Тэгээ иймэрхүү мэдрэмж төрөх үү одоо таны юугаа менежерүүдийгээ мэдээд авахаар. Тэг нь гэтээ оршихуйн бясалгал чинь шат 3 штэ. Шат 3 дээр бүр илүү мэдрэгдэнэ. Одоо манай эдгэгч энергийн бясалгал дээр нь 4 өдөр болгоны өглөө хийж байгаа штэ. Тэрийг хийхэд орчин бас нэг юм оршихуйн бясалгалд орно энерги рүү ингээ оруулж байгаа учраас шууд гар хөлн бүлээцээ л ярьдаг хүмүүс. Гар хөлн бүлээн маань сайхан нулимс гараа тайд гарлаа, уужирлаа, энерги болж хувирлаа гэдэг. Ерөөсө хол боших. Ингээд сууж байхдаа энергийн далайд л сууж байгаа. Бид нар зүгээр л хатан үзлээрээ бариад өөрийгөө хаацсан ба. Тэ? Ингээд сууж байхдаа баялагын далайдаа л сууж байгаа. Тийм ээ. Тэр гоё оршихуйн бясалгал үнэхээр бүлээцэлдэг. Халуун бүлээн тэгээд бүр ингээд эндээс чи ингээд дүүрээд зүгээр л үгүй. Тэ? Яах үгүй яа тий. Бүгдийг өнгөө өгчээгээд та ч хүн өнгөө өгч олдгоо байл да. Нөгөө хүн чинь ингээд ийм зориулалт, золиос гаргаж ээж би авсан гэдэг мэдрэмжийг авч ээж ингээд гоё ингээ өөртөө нээлт хийдэг. Өнгөө өгчлөөр bread of shame буюу ичхүүрийн мэдрэмж төрдөг. Яа надаа энэс өнгөө юм гэмшил ичхүүрт автчихдаг. Тэгэхээр тэрнээс хамгаалахын тулд хамаагүй юу юугүй өглөг гэдэг чинь бас учиртай. Тэгэхээр өглөө бас зохицуулах хэрэгтэй байлаа гэж. За, туяагаа сонсъё. Сайн байна уу? За, сайн байна уу? Сайн байна. Ажил яг жоохон багтардаад 0 доод байсан юм. За, Хаана хаана одоо нөгөө гараа өргөд гараа маань буутаад гэж гомдоод таныг оо тэр туяа юм байна. Тэг би ширэд амьдсан. Тэгээд яг одоо хотны сонч. За. Ямар асар. За хамтдаа бүгдээрээ анхаарлаа зүрхэндээ төвлөрүүлээд. Зүгээр take a time тий. Өөртөө уйлах, хамсгалах орон зай олгоод чамаа сонсч шүү дээ. Яарах хэрэг байхгүй. Хацсан чи зүгээр л нэ хоолой хийгээд өөрийнхөө зүгээр. Мэдэрч ингээд нөгөө өөрийгөө ингээд тагнаад чиглэл сонсоод ер нөгөө нэг юу дасгалуудаа аюултай хийгээд маш их юм тайвшруулах авч байгаа. Тэрийг яаж мэдж байгаа гэхээр ингээд би ингээд дасгалын дараа би тайвшаад төгсөж байхгүй гайгүй гоё болдог. Тэгээд юу вэ? Технологийн бичлэгээ ингээд сонсохоор өөр юм ингээд тэгээд юу яагаад сонсохоор ингээд нөгөө нулимс ингээд хоёр талаараа би нэг эффектээ нэг хийчих байгаа сонсдог та. Тэгэхээр ингээд нулимс урсаад тэгээд дасгалаа хийхээр бас аюул их ившээдэг нулимс ингээд гардаг. Бас ер нь нэг актив техникгүй байсан техникэн болоод байгаа. Тэгээд энийг нөгөө нэг эффект бизнес юм агшиж байгаа гэдэг өөртөө таамаглаж байгаа та. Тэгээд ингээд сүүлийн үед анзаараад байхад өөрийгөө ч ер нь яг их гомдомхой болоод байна одоо. Магадгүй угаасаа гомдомхой байсан нь илрээд байгаа ч юм уу те. Одоо ямар ч нэг би ингээд ажилтаа байдаг учраас ихэнхдээ юм хичээлүүдээ дандаа ажил дээр ингээд хийж явахдаа ингээд сонсдог болохоор ихэнхдээ гараа өргөж чаддгүй. Заримдаа гараа өргөсөн ч гэсэн заавал бараг би амжихгүй болохоор ингээд юм чинь ингээд тоотгүй байсан. Тэрнээс амар эмгэлгүй байж байгаа. Тэр чи удаа нэг тэгээд өнгөрсөн бол би эмгэлгүй байсан дээр нэг гад бодлоо баг хаа би тэр ингээд багсан ба гэж. Тэгээд нөгөө хоёр удаа тэнгүүч нэг шууд ингээд санаа гомдох сэтгэл төрөд. Тийм байх. Шууд шарахсан анзаархад ер нь бол ингээд тий ер нь бол ингээд жоохон нэг ингээд гомдлох нь ихтэй. Та хамгийн түрүүний юу тийм байна. Тэгэхээр нөгөө сэтгэлийн нуугдмал хэсэг гэж байна ах. Гомдоод байдаг тий.
яагаад гэд ингээд цөхрөөд гомдоод байдаг. Аль хэдийн бууж өгöd өө гараа өргөсөн ш нэмэргүй дээ гэд ингээд намайг хүн тоохгүй дээ гэдэг тэр хатуу үзлийг барьж идэг. Хинч надад тусалдаггүй гэдэг хатуу үзэл авах шиг юм аа. Тийм хатуу үзлийг Ер нь бол барьж байгаа. тийм байгаа юм шиг байдаг. Уг гайгүйгээд тэгээд тусалдгүй юм чинь би угаасаа өөрөө ингээд ер нь явж идэх юм байж Тийм ингээд яг тэгээд бүр өөрөө гаргаад байгаа байхгүй. Таныг яг ингээд хэлсэн дараа нэрэл бүр ингээд нэг цаанаа ингээд гоцдог. Тийм бодоо цаанаа гээд. гомдоод байгаа. Тэгэхээр тэр сэтгэлийн өвдмөл хэсгээ таньж хэлж гээ гараад ирж байна гэсэн үг тийм ээ. Одоо өөрийн энерги идэвхжүүлнэ. Өөрийн энерги идэвхжүүлнэ гэхлээр яах вэ? Зүгээр л мэдрэлийн тогтолцооныхоо хэдүүлээ ингээл энгийнээр болгочих. Мэдрэлийн тогтолцооныхоо ventral vagal төлөв идэвхжүүлнэ. За, надтай хамт ийгээрэй. Суудлынхаа 5 тухай мэдрээ. Суудлын чин доороос дэмжлэг мэдрэгдэж байна уу? Газар дэлхийд доороос чин дэмжин тусч जैन тий. За. Тэр дэмжлэгийг 1% зөвшөөрөөд юу ч хийгээгүй байхад ингээл гоё баттай байна шүү дээ. Тэгээд хамтдаа нэг удаа вүү аваагаа яач. За, хамраараа амьсгал аваад. Одоо арай уужирж байгаа, арай удаашрж байгаа мэдрэмж төрж байна уу? Энэ үед өөрийн энерги идэвхжиж байгаа гэсэн үг. Өөрийн энерги чинь сэтгэлийнхаа гомдсон зөвхөрсөн хэсгүүдийг эдгээдэг ухамсар оршихуйтайгаа гүн холбоотой дээд энерги. За хэрэг болохоор байвал ингээд гараа өөр дээрээ тавьж байгаа сэтгэлийн нөөдмөл хэсэг гомдоод идэх хэсэг ба штэ. Нүдэн анжаагаад тэр хэсэг хаана нэг олоодох гээд үзтээ. Биеийн гадна эсвэл дотор тал хаанаас гарч ирдэг? Ходооч чинь тэндээс гарч ирсэн. Гол аж чи хоолой дээр байдаг охно шүү дээ. За. Тэгээ магадгүй өөртөө зөөл ингээд тогшилт хийгээд баруун зам тишээ ингээд найгаж байгаа. Ингээд зөөл найгараа. Энэ яаж яав гэхээр сэтгэлийнхаа нуугдмал хэсэг гомдолтой автахгүй байхад нь тусалж байгаа. Өөрийн энерги ялгаатай байхад тусалж байгаа. Амьсгал чинь суларч байна. Анзаарч байна. Тэр хоолойд байгаа гомдол руу зөөлөн хараад холбоо тогтоох гээд үзвэл болох нь уу? Холбоо тогтоосон чи яаж вэ? Ямар хариу үйлдэл үзүүлж байна? Ингээд бүгд идэх нь тайлбарж байгаа юм байна. Ямар ч ингээд хөрсөн орно. Тийм байна. За тэгээд би чамтай хамт байна гэд. Чамд хэлэх зүйл юу байна гэр. Хэлэх үг байна уу? Хоолой дээр байгаа зүйл үг гаццсан л байгаа. Юунд гомдсон гэ гомдлыг асуух. Хэлэх үгийг зүгээр л сонсоорой. Надад хэлэх албагүй те өөрөө сонсно гэсэн үг. Ингээд сонсож явах үед чинь газар дэлхийн дэмжлэг чинь чамтай хамт байна. Дахиад сонсоорой. Дахиад юунд гомдсон гэ асуу. Тэр энэ амьсгалыг харж байна. Ойлгогдсон. Дахиад сонсолж байгаа. Дахиад өөр юунд гомдсон юм. Наад амьсгалж тайвширч шүү дээ.
Тэг хоёр тишээ найгаад би чамтай хамт байна. Ингээд дэмжлэг үзүүлж байна болох уу гэрэ. Болно гэж тэр амьсгал харж байна. Жинхэнэ ойлгогдсон мэдрэмж энэ аахгүй. Энийг яг бусдаас хайгаалсан гэсэн үг. Гэтэл одоо туяа маань өөрөө өөртөө өгч чадж байгаа. Өөрийн энергиэр өөртөө өгч болж чадж байна. Дахиад өөр юу хэрэгтэй байна гэ? Өөр юу хэлмээр байна? Өөр сонсоогүй үлдээсэн зүйл байна уу гэ? Анзаарч байна уу? Зөндөө амар Туяа хөө. Харин яг ингэ бассангууд өөдөөс зөндөө юм хэлж штеп. Тэг хэрэв бүгдээр анзаарсан уу? Туяагийн царайд өрх гомдолтой автаагүй бүр юм хайр, уйрал, уужрал, нэгдмэл байдал болж хуурсан мөн үү? Анзаарсан уу таад? Нэх гоо ингээд тэлээд ирж байгаа сте энерги. Тэгэхээр эн чинь ингээд тэлэлт тахгүй юу? Баялагийг чи хүлээж авах тэлэлтийн шүү дээ. Амьд байдал. Харин гомцсондоо ингээд автаал ингээд байвал нэг хумигдсан байх тий. Ингээд ойлгоо, сонсоо, ингээд дэмжлэг үзүүлэхийн цагт л шууд энерги чи өсөж чаас. Одоо сэтгэл чинь гоё нэ. хоёр амар гоё. Хай ингэ түүний дараа өөрөө ирэхгүй ингээд өөрөн дээр инээмсэх бодроо. Инээмсэглэл. Хараад инээмсэглэл хайрыг түгээгээд хүмүүсийг татаад тийм ээ. Тэгэх нь ш тийм байх. Ийм л амархан. Ийм аргыг таад өөрт одоо сэтгэлийнхаа шат хоёроосоо өөртөө зааж сурж байгаа юм. Ингэх юм бол таад яах вэ гэхээр бусдаас хамааралтай байдал, хин нэгнээс юм нэгтэг байдал, нөхрөөсөө хайр нэгтэг байдал, эхнэрээсээ хайр халамж нэгтэг байдал, олон нийтээс одоо коучөөсөө элдв юм нэгтэг байдал тийм ээ. Өөрөө өөрийнхөө учрыг олчиж байгаа юм. Тэгэхээр би бие даалгах гэдэг гэсэн та. Бие даалгаж бие даасан хүн надаас хамааралгүй болно. Надаас хамааралгүй болоод бүр магадгүй ингээ бүтээгээд цаашаа амжилттай хүн болоод бүр цаашаа ингээд тэ бие даас одоо жинхэнэ бие даасан байдал худлаа бист надад хинч дэмждэггүй гэдэг биш. Хорвоогийн дэмжлэг, өөрийн сэтгэлийн дэмжлэг бүх юмыг хүлээж аваад нэгдвэл байдалтайгаар амьдралд бүтээгч гэдгээ ухаарад цаашаа яваад жинхэнэ том хүн болсон, бие даасан хүн болоход туслах гээд энэ арга зүйнүүдийг өгöd байгаа. Баярлалаа. Би ч одоо нөгөө нэг багасаа бие дагаад өөрөө эсийн чадаад ер нь бол нэг бусдад хамааралтай хүн биш гэж боддог байсан чинь яг энэ бодгоныхаа цаашд ингээд тэгээд надаа ингээд юм горсон төгөж байсан байгаа байхгүй юу. Энэ байна гэдгийг одоо ингээд хүмүүс амар их туслаад байхад яг харилцаан дээр дандаа ямар нэгэн байдлаар нөгөө зайлгаж гараад хаад атын дандаа би өөрөө нөгөө нэг ингээд одоо надад би ингээд гоё сайхан юм чи бодоод тэрийг яг ингээд нөгөө хүнсраараа ингэхгүй байгаа ч гэсэн миний би махбод одоо нөгөө нэг мэдрэмж маань дандаа нөгөө нэг годсон хариу үлдээсэн ч юм уу тиймэрхүү байдлаасаа бодоод харилцаан дээр айгаа нөгөө нэг асуудал гаргадаг байсан юм шиг байна. Одоо хүлээн Тий. Энийг давхар хамаарал мөн үү? Бусдаас дандаа хамаарат байгаа байхгүй тий. Тэгэхээр дандаа гомдоол дандаа өөрөө хүнсраараа болохоор би үгүй өстой ингээд байна гэж бодоод байсан юм. Чинь гүйл байсан байна. Тийм, гүү байна. Гой давхаргаа нэгээд гаргаад ирлээ шүү дээ. Тэгэхээр хумсраггүйгээр бусдаас хүлээгээд байгаа юм чинь сэтгэлийн нуугдмал хэсэг байгаа даа. Сэтгэлийн бүр нуугдмал хэсэг хэдүүлээ аяар үзнэ. Тэр яаж байгаа вэ гэхээр би хайр татам гоё биш. Би ингээд ингэсэн. Тэгэхээр чи энд нэг юм хэрэгцээ хангадаг нэг бяцхан хэсэг байгаа гэсэн. Тэр хэрэгцээг хүнд гоё хандаж, сайхан хандаж, хамаг юмаа зориулж агаад дараа нь хариуд нь авах гэдэг гэсэн. Тэ? Гэтэл тэр ертөнцийн хувьд тэгж явдаг учраас дандаа гомдно, тийм ээ? Хэрвээ тэгээд яг ингээд ингэхгүй болонгот амар шууд ингээд нөгөө юу яадаг. Миний зам болохоор бас шууд ингээд хатуу хориг ингээд хэлсэн цаа. Орохгүй. Тий. Ерөөсөө яг миний чинь гарч ирээд. Үгүй ингээд хэлчихвэл
үгүй гэдэг үгийг сонсох ер нь амар дургүй үгүй гэж хэлэх юм бол шууд таг гэж ингээд хаашдаг. Энэ нь би яг тийм ба. Яг энэ үйлс ингээд олон дахин ингээд батлагдаад ирэнгүүт угаасаа яг надад юм нөгөө нэг асуудал байна гэдгийг ингэж нөгөө нэг батхын тулд одоо юм ихтэй юмд яваад байна л да. Тэгсэн мэт яг би дээрээ хүлээж авах нь одооноос харин айгүй сайхан ингээд бүр ойлгогдоод ирчихсэн. Тэгэхээр одоо харилцаан дээр ингээд гомдсон энэ хэсэг гарч ирвэл яаж таслахаа мэдлээ шүү тийм ээ. Өөрийнхөө энергиэр гомдол зөвхөрлөлтөөгөө холбоо тогтоогоод гэртээ ирээд ээж нь гэртээ ирээд хүүхдэд тэрвэрж байгаа юм шиг тослно гэсэн. Өөрийн энерги чинь ер нь нөхцөл болцоогүй хайр байгаа шүү тийм ээ. Тэгчээр өөрөө дөрвчхөр бусдаас ямар ч маралгүй болж байгаа. За туяа ингэж харж гин үү? Хитгэн хормын дотор өөр болж байгаа сте. Энэ аргыг өөрөө эзэмшиж чаа. Тэгээд энэ яриан хэлбэр дуу хоолой энэ ямыг та өөрөө жинхэнэ өөрийн энерги ингээ итгэжүүлчихлээр ямар гоё хань, ямар сайхан аав ээж, ямар сайхан найз болох вэ? Тулгаал, хүчирхийлэл, менежерээр очиж хүчирхийлэл те гал ундраагчаараа очиж тэмцэлдээл алуу хойлоо бараг шил юм ууж агаад яри мари гэж гал ундраагч тийм хийх хэрэггүй бааз те бараг те. Тэр бол яг бүр нахаалны жоо бүр аргаа орсон сэтгэлтэйгээ уучраагүй аргаа орсон хүний л ажилч тийм ээ би таад тэгдэг гэж хэлээгүй шүү зүгээр жишээ олгож л ярьсан. За их хоёроо сонсъё. За сайн бацгаана. Өдрийн мэндийг хүргэе. За би өмнө шатныг дээр анх орж яхад бас нэг гомдоол гэл нэг ярьжсэн да. Яг тэрийг ерөнхийдөө яг тэр зорилго юугаар биелүүлсэн л дээ шатныг дээр. За тэр нэг бүлгийн уулзалтан дээр ер нь хүн айгүй их эдгэрчдгэр юу яадаг юм бэ? Тэрэн дээр л их мэдэрч авлаа. Бүлгийн уулзалтандаа орох гол тэндээс ч юу айгүй их эдгэрэл явагддаг юм гэдгийг л их ойлгож авсан да. Тэгээ нэг би өөрийгөө нэг хүлээн зөвшөөрөх нэг шүүмж одоо их шүүмжилдэг л байсан. Тэгээ тэр мэрийг мэдчих их ойлгож авлаа. Ер нь маш их өөрчлөлт юм болсон. Одоо надад байгаа гэх юм бол одоо ер нь надад бүхэл юм л байна л та дутуу түгэн цовлон шаалгал байна одоо аав ээж ах дүүс гэдэг ч юм уу те дийлэг бүтэн байна амьдрал тогтун сайхан одоо хатаад ажиллаж байгаад одоо бас л ерөнхийдөө хүссэн гэх юм уу да нэг төвшөндөө бол хүрчээд байгаа. Тэгээ одоо цаана нэг л нэг юм дутуу санагдаад нэг хоосоо өргөд нэг тийм мэдрэмж айгүй их төрдөг болчиход байна. Одоо мөнгө төгрөг одоо юу гэдгийг тиймэрхүү юм бол биш байгаа. Тэгээд нэг л одоо юу чи нэг л нэг сэтгэл нэг хоосон өргөд тэгээд яг юу хийх ёстой нэг юм хийх ёстой гэдгийг л одоо мэдрээл тэр нь юу юм бол гэдгийг одоо олж авах гал одоо хайгаал ер нь яваад байна л та. Ер нь нэг баргийн өмнө дээр одоо нэг сэтгэл баясгай болчиход гэх юм аа. Одоо сэтгэл хөдлөл айгүй тийм нэг яг нэг нормал одоо нэг төвшөнд л болчиход байна. Одоо ямар ч одоо гой зовлонтой ч юм уу эсвэл баяр баясгалантай юм барахад тэгж их сэтгэлийн хөдлөл юу нэх байхгүй болсон. Одоо баясгал дээр ч одоо хүн амт ч айгүй их тэгээд эмоцтой ингээл баярлдаг шүү. Чи би дотроо нэг өөрийгөө мэдрээл. Тэгээд нэг тийм нэг сэтгэл тийм нэг дохтун сэтгэлийн хөтөлгөө эмоц тийм гоныг зовлон дээр ч гэсэн тийм ер нь тийм болчиход байгаа. Энд тэгээд бас тэг юу гэх ямар юм яагаад ийм эмоцгүй байна гэдгийг нэг мэдгээд байгаа. Тэр нь тэгээд өөрийнхөө цааш одоо юу хийвэл надад дааж байгаа л та одоо юутай байх уу гэдгийг л олохгүй хайгаал яваад байна л та би. Надад ажиргалтай амьдрал гэхээр одоо бас бишээ. Одоо ажиргалтай амьдрал гэвэл одоо юм л байгаа л энэ бүхэл юм байна. Нэг л нэг өөр юм хийх хэрэгтэй юм шиг санагдаад ирээсээ. Тийм мэдрэмж төрөд болдгоо. Okay, thank you. За яг When she's better, she can come in here. No, I can help her. And заавчлаарай. Яг хүүхэд сэрэнгүүтээ
Сандал мөргөд уйлсан байна. Их чин туслахаа явлаа. За энх хоёрыг сонслоо. Тэгэхээр энэ нуугдмал доорсол төлөв гарч ирж байгаа. Тэгэж би бодож байна. Тэгэхээр дээрэс нь yearning, the soul's yearning тэ сүнсний жинхэнэ сүнс чинь одоо энэ амьдралыг бүтээхэд бол сүнс чинь унтцсан байсан баг. Зүрх чинь хаалттай байсан мөн үү? Маш их тэмцэж хөдөлмөрлсөн мөн үү? Аа. Тэгэхээр зүр сэтгэл чинь унтаа, сүнс чинь унтаа байдалд байсан. Одоо сэргээд ямар нэг амьд байдлаа, тийм ээ? Сэрэг одоо амьд байгаа л да, амьд байгаа. Тэр бүр нэг юм цаа талын тэр жин сүнснийхаа зорилгыг л ингээд дотроос чинь уншаад байгаа гэж бол тий. За энэ хоёр Одоо би яг л тэгж бодоол энэ одоо сүнсний зорилго тань юу хийх ёстой. Ямар зорилготой ирсэн гэдгийг л одоо мэдчих. Тэрийг л одоо хийх гэдэг. амьдрал тэгшэрсэн учраас бас тэр бодол орж ирж байгаа. Тэгэхээр би бол яг юу хийх юм бол гэж ингэснээс би сүнснийхаа дуудлага зорилгоороо ингээд үнэхээр яг ингээд сэтгэл дүүрэн амьдарч байгаа бол хэн байх вэ? Магадгүй хэн байх вэ гэдэг бодол асуух үед тийм сайн дүр орж ирэхгүй бол хин шиг байж болох уу гэд энэ нөгөө аль хэдийн амьдрал дээр тэр сүнсний дуудлагаараа амьдраад байгаа те яг тэр дүр зургийг чинь харуулад байгаа хүнийг даган дуурайгаад магадгүй ингээд тэр хүний мөн чанар нь юу байна? Тэр хүн юугаараа өөр байна гэд ингээд жоохон судлаад бодоод те өөрөөр хэлбэл тунгаан ингээд жоохон тунгаагаад бясалгаад яг одоо хариултаа олно гэж өөрийгөө зовоохгүйгээр ингээд асуултаа асуугаад яваад хад нэг өдөр тодордог. Тэгэхээр юм хүчилсэн ингэсэн байдлыг биш зөөлөн энергиэр би хэн байж болох уу? Жинхэнэ сүнсний дуудлагаараа амьдраад ингээд явж явах үед хэн болох вэ? Юу болох вэ гэх ингээд догтлоо тасуугаад миний охин нааш аав занаш мами синемэрэн okay? So just have it. Тэгээд асуугаад яваад. Тэгээд сэтгэлийнхаа эсгүүд одоо ямар хичээл дээр явж байгаа? Go back out. Шат хоёрлоо ороог байгаа тий? Одоо эхэлнэ шүү дээ тий. Шат хоёрлоо шат хоёроор сэтгэлийнхаа энэ хэсгүүдийг олон ингээд ингэсэн байгаа энэ хэсгүүд бүгдийг ингээд танаад нэг нэгээр нь дургаж байгаа. Оо за. Дэн дээр нь нэр улаан болсон юм шүү дээ. За цагаан доо чи ааваас өчтгөө миний охин пенигоо гэж даарэ. Амэсэн нэмэрэ. За нэг иймэрхүү юм болдог шүү. За 7 өнгөрөхөр. Тэгээд 8 гэж уулзаад байгаа шалтгаан эднийг сургууль цэцэрлэгт нь явуулчаад уулзах гад. За тэгэхээр хэдүүлээс хариулчаа инх баяртаа. Тэр шат хоёрыг нэг яваад тэгээ шат 3 руу ороход бүх юм тодорноо. Шат 3 чинь оршихуун бясалгаал жинхэнэ өөрийн энергитэй шигдээд гал цаг ингээд асна. Okay, come on, Lisa. Тийм Come ээ. on. Тэгэхээр сэтгэлийнхаа амар амгалныг бол It's my mom still. It's okay. But- I'm talking. Lisa, you have That's to okay. Sure. because you sure. Yeah, she'll come soon. Lisa, come lay down. За тэгээд You're not gonna lay down on the chair. за тэг аялаа үргэлжлүүлээд үзэл гэж хэлэндээ би. Зөндөө юм дотроос ч гарч ирнэ. Энэ амьдралыг бас менежер чинь менежерээ тань мөн үү? I'm Тэгээд so заримдаа ингээд I'm taller than дагаад you. бас магадгүй юу ээж болно. Сэтгэлийн гал унтраагч байж болно. Тийм ээ. Гэх иймэрхүү юмнууд байгаа шүү гэж. Okay, за чи дэше суучих заяа. When mommy is talking, can you guys be quiet? Чимээ яриа заяа. За хэдүүлээ ингээд заяага сонсож чадахгүй байх нэ тий. Бас нэг заяа. Манай чи сэтгэлийн олон хэсгүүд гэсэн чи ямар олон заяатай юм бэ гэж. Гэгийн оршихуу олон заяатай байна гэж. Сонирхолтой. Их баяр болж гэнэ. Би сайн тогтож хариулт өгсөнгөө. Гэхдээ ийм зөөлн одоо юу хийх одоо шууд юм барьж авч битээ эхлүүлээрэ за.
Энэ удаад яг сүнсний дуулгаа сонсъё гэдээ өөртөө юм хугацаа өгөөд яг одоо биш. Аяар өөрийгөө нэй. Тэ гоё юм Jin Kiss судалгаа. судлаг Тийм Jin Kiss-ийн сэж дотор байгаа. Jin Kiss-ийг дагаа, Jin Kiss-ийн болтой хамаг юм гаргаж ирнэ. Jin Kiss-ийн профайла нэг гаргаж ярьж үзээд тэ. Тэгээ тэр ном нь бас байгаа, номыг нь дагуулж уншаад ингээд жоохон тунгаагаал, бясалгаал яагаад. Хуучин хэд арцуул яах вүлээр яг нэг юм хий. Юу? Яг одоо хий. Хамаг цаг барлаа. Одоо менежер гарч ирэх байхгүй юу? Тэрүүгээр хиймээргүй шүү, тэ. Нэх гоё юм. Сүнсний дуудлагаараа гэдэг юм эхлүүлмээр байна, тэ. Тэгээ жоохон өөртөө цаг хугацаа олгоч. Чи өөрөө гоё залуу хүн байна. Ийм залуу дээр амьдралынхаа учрыг олно гэдэг чинь. Бас шалтгаантай л байна, тэ. За баярлалаа багш. Багштайгаа нэг юм байна. Бүтэн жил мөрөөдөж байсан нэг супер. За заяа маань. Би ярьж болох шүү. Тэгээ заяаг сонсъё. За тий. Ямар хөөрхөн цулцгонод вэ? Сэрцгээсэн биш. Би одоо хүүхдтэй холбоотой асуулт асуух гэсэн юм багш. За. Маш товчхон асуунаа. Би одоо яг 5 настай нэг хүүтэй. Тэгээд одоо ер нь бол ингээд хүүтэйгээ харилцаа маань айгүй айтайхан болоод байгаа. Тэгээ нэг юм дээр л би бүр багш ястаа нэг дотроос нэг юм ингээд гарч ирээд нөгөө хөөхөд зөрөөдлөхээр бүр үнэхээр 5 настай хүүхдийн зан онцлоогүй багш эсвэл манай хүүхдийн онцлоогүй. Тэгээ ингээд жоон ширүү харьцсан бол одоо шигтээ би бүр сүүлийн үед гайгүй болчиход байна. Бүр амар ширүүлдэг. Бүр ширүүлэх юм бол улам өөдөөс ширүүлнэ юм. Ингээд айж байгаа намсна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээд ингээд зөөлөн аргаар ингээд аргадаж маргадаад ингэх юм бол айтаахан учир нь болох боломжтой. Тэгээ би заримдаа ингээд өөрийгөө дэлэхгүй гэж ингээл одоо ингээл за миний хөө ингээл хичээлдээ яваа гэж хоолой дэргэлгүүл би зурагт үзмээр. Амин хөө зурагтаа үзэхгүй одоо ингээд хичээлдээ яваа гэж тэгэнгүүт Квадрат бац. заавал гэл зуруудлал эсвэл хоолой идэхээр үгүй би идэхгүй гэл ингээд бүх юм дээр үгүй гэж хариулахаар ингээд дийл хийхэд бүр заримдаа бүр ингээд төвчээр алдагдаад бүрсэн. Багшийн хүүхдүүд ч одоо эдтэй лээ. 3-тай. За. За. Нёхон, can you go catch a bus? You're gonna get. Энэ автобусан сууж явж байгаа сонирхолтой. Ямар мундаг юм те. Явж гинөө тэгээд. Би өөрөө бүр дуртай. Би 4 настай хүүхд автобусаар явууллаа гэд би өөрөө заавал сууна гэд эрт босоо. Тэгээ ер нь бол заавал автобусан сууна гэд өөрөө тавиад. Сонирхолтой байгаа юм байна л да өөртөө те. Тийм тэгээд автобусан суугаа явах нь. Нэг чил гайгүй болохоор өөрөө биедагаад хурдан биедаач тийм шиг бол. За энэ явах цаашаа очиж catch a bus. You remember you don't want to miss your bus. Go see your daddy, okay? За би өштэй нэгэн хором энэ хоёрыг аахан давтахшаа. Зүгээр хүлээж. Тэгээ хүлээж. Өөрхөн хоёр багш хүүхдэд. Багшийн сайн нөгөө Jim Kiss гэсэн үү? Тэрийг хаанаас хараараа гэсэн бэ? YouTube-ээс юунаас нөгөө нэг хичээлийн нөгөө юунаас бидний одоо энэ ордог нөгөө платформ маш MyTV-д тийм дотор байгаа. Тийм дотор юуны багшийн бид буруу сонсоогүй бол генийн түлхүүр шинээр генийн түлхүүр гэд нэртэй хичээл байгаа хгүй Jane Case гэд. Генийн түлхүүрийг хэлээд байгаа юм байна тийм үү? Тийм. За. Юу юм бол. Нөгөө Сара Цогцром гээд нэг багш байсан шүү дээ. Балгамаг хүнтэй хамт хичээлээс тэр хүний тэр хүн Сара Цогцром гээд хүн чинь энэ Jane Case-ийг номыг англиас нь монгол руу орчуулад тэгээд тайлбарлаад яваад байгаа юм бас энэ Sage Mongolians гэдэг нөгөө вебсайт дээр. Тэгээ нөгөө ивент хийгээд нэг яатсан байсан шүү дээ. Нэг ивент хийсэн багш байсан. Тий.
гаргаад бис тэр ивентэд нутсан шүү дээ. Генийн дэлгүүр те. За Мгм. тэгэхээр 5 настай хүүхэд зөрүүдлэн гэж байна те. Тэгэхээр зөрүүдлэх Зөрүүд үедээ бол амгуу. тэгэхээр хүн ер нь их л хатуутай байдаг байхгүй юу? Ялангуяа нэгэн цагт одоо гэдгийг хүчээр шийдсэн юмыг өөрийнхөө шийдвэрлэхийн тулд одоо жишээлбэл тэмцэж гарч ирдэг гэсэн үг. Тэрийг л засах гээд байгаа гэсэн үг тий. Тэгэхээр ингээд зөрүүдлээд ингээд суух үед нь зүгээр дандаа хараар л засна. Хайр хүлэмж surrender. Хайр хүлэмжшүүлээ. За тэр нь алхам нь яаж гарч ирэх вэ гэхээр нэгдүгээр алхам нь хэрэг боломжт өөрийн энерги идэвхжүүлэх тухайн мөчөд ээж хүн өөрийн энерги идэвхжүүлэх. Нэг цаанаа ингээл юм засгаал ээж чинь тэгээ заяагийн ээж чамайг засгаал манипуляц хэрэглээл те. За одоо тэгээ одоо ингээ чи тэгчгээ гэл ингээл хоргоогоол тэгэл эсвэл ингээл зулгаагаал байл юм төвхтэй тэгш одоо том болсон те. Шүүгч гэсэн адилхан. Тэгэхээр чинээх гоё уужуу тайван өөрийн энерги идэвхжүүлнэ. Ямар үед идэвхждэг вэ? Мэдрэлийн системийг ventral vagal төлөв гэсэн. Нэг гоё уужуу тайван тий. Тэгэхээр магадгүй ингээд хүүхэд ингээд яг тухайн мөчөд ингээд заавал олон юм хийж чадахгүй учраас аваа гарах тий. Гэд аваа гарах. Эсвэл өөр мөрөөнд орж байгаа сайхан бие догшоод бие хөдөлгөө жоохон ингээд хөдөлгөө гоё ай тавьч маваад ингээд бие сэгсэрч мөсрээ хөдөлгөөд яг сайхан айтайхан болчих штэ. Тэнгүүд нь өөртөө магадгүй дэмжлэг үзүүлээд ингэж байгаа. Хүүхдээ чинь тэр зөрүүд зан харангуудаа нэг менежер ингээд хүчтэй амилж гарч ирж байгаа. Удирдах гад гарч ирнэ гэсэн. Ингээд гарч ирнэ гэсэн. Тэнгүүд нь тэр менежертэйгээ ингээд менежер лүгээ анзаараад зөөлөн хараад би чамайг маш сайн ойлгож байна. Бухимдаж байгааг чи үнэхээр сайн ойлгож байна. Нэрээ ингээд зөрүүдлээд тэгээ бүр ингээд хичээлдэж явдггүй болчвол яах ингээ айгаад байгаа. Тэгээ айдсан. Менежер заргун айдсан. Нэр нь тэгвэл яхаа би маш сайн ойлгож байна гэд өөр өрөөнд орж агаад менежертэйгээ харилцаад таатгаруулаад сонсоо чиний гүн айдас юу юм ингээд яадаг баг. Нөгөө хүүхдээ биш өөрийгөө тоглох хэрэгтэй болч. Тэгээ сайхан одоо мадуу ингээ алхаа явж байхдаа ч гэсэн өөртөө ярьчтэй. Тэгэнгүүтээ гол юм юу вэ гэхээр менежерээсээ хүүхдтэйгээ ярилцахгүй өөрийн энергиэрээ менежер өөртөө ингээ аваад хоёулаа энийг шийдэе. Би шийдэж өгье. Чи энэ ачааг тээх хэрэггүй гэх тэ. Тэгээ өөрийнхөө энергиэр. Тэр үед өөрийн энерги яаж битгүү гэхээр чиний дуу хоолой арай тогтун, арай зөөлөн, арай удаан хөдөлгөөнтэй, арай баяр баясгалтай. Арай яах втэ гэт ингээд хүүхэд хүлээн шүрсэн ийм гоё. Тэгээд менежерийг олбосоо зүрхээж байгаа итгэвчүүлээ те. Хүүхд миний хүүхдчүүдээ гэдэг ингээд те. Тэгээд арай зөөлөн дуу хоолойгоор очиод шууд идэхгүй. Телевиз одоо хамгийн их хэлдэг нь ямар үг вэ? Манай хүүгийн үү? Тий. Зөрүү зан. Үгүй. За үгүй гэдэг. Хоол идэхгүй. Хоол чи идэхгүй. Би үлсэхгүй байна гээл. Үлсэхгүй байна гэж хэлнэ. Тэгэнгүүт нь яагаад гэхээр шууд үйлдэл биш. Эхлээд зүрхийн гартаа авна. Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Зүрхийн гартаа авчвал бүх юмыг авч болно. Тэгэхээр очиод зүрхнээс зүрхэнд холбогдно. Бараг хоол болохоос өмнө шүү дээ. Очиод зүгээр ингээд цуг тоглоод гараас нь бараал тэврээл цуг сонирхолт одоо ингээд чи хүүхдтэйгээ хажууд ингээд суунгууд чинь 5 настай хөгч одоо тгий ингээд тоглоно мөн үү? Тэнгүүд нь өөрийн удирдах боломжийг олгоод тоглоол удирдлаганд нь орж тоглоол те дээр мэрээр цохиулж үзэж унж мунаал ингээд холбоо тогтоно гэсэн үг. Тэгэл ингээд тоглоол гараас нь бараал янз янзын юм хийгээл ингээд те ингээл тэгснийхаа дараа за одоо хойлоо хойлоо зөндөө тоглолоо штэ. Хойлоо дахиад тоглоно. За гэтээ хойлоо эхлээд хоолоо идчихье. За тэгхүү гэд. За тэгээ хоолоо идчихье. Тэнгүүр чин хүүхэд яаж байгаа гэхээр зүрхнээс зүрхэнд аль хэдийн холбогдсон учраас шууд үгэнд ч орно. Зөөлөн зан одоо үгээр хүүхдээ өөртөө зүрхэндээ аваад нэг талаараа буцаагаад энэгшүүлнэ. Тэ буцаад өөртөө ингээ энэгшүүлээд тэгээд таны
үгийг эрхэмлэж хүндэлдэг, таныг сонсдог тийм хүүхэд болгоё гэвэл зүрхнээс зүрхэнд л холбогдно. Нэгэнд зүрхийн гартаа авсан байгаа цагт бүх юмыг. Менежер чинь орж ирэл дайраал ингээд байвал менежертэй чинь өрсөлдөлтэй ер нь дийлдэхгүй гэсэн. Тэр хүүхдийн менежер дийлдэхгүй. Гал ундрагч нь гарч ирээд дийлдэхгүй тийм ээ. За юунч бай нэг юм гарч ирээ шууд тэмцэлдэнэ. Тэгэхээр мэдрэлийн тогтолцоо талаас бол симпатик төлөөс харилцаа байвал симпатик төлөө л итгэж юм тийм. Тэмцэлд нь, уурлал нь, бухимд нь тийм ээ. Тэгэхээр дандаа доошоо буугаад өөрийгөө таадгаруулад ингэ вентрал байгаль төлөврөөгөө өөрийн энерги идэвхжүүлж юм уу те. Юу ч хэлэхгүйгээр эхлээд холбоо тогтоно. Тэрний яхаа хүүхдийнхээ хажууд очиж суух. Зүгээр ингээ гараа тавиад ингээ зүгээр амсгалаад суух. Хийж байгаа юм сонирхож үзэх. Хөө чи юу хийж байгаа? Хөө ямар сонирхолтой юм бэ гэж мэгээ те. Эсвэл ингээд гар мараас нь бариад янз янзын одоо ингээ хүүхд чинь тоглох 5 цаг тоглох дуртай штэ. Тоглоом. Чи тоглонгод тэр тоглоомонд орчи тоглол бүр өөрийн энерги чинь гоё идэвхтэй болно штэ. Тэ? Тэгээд хойлоо ингээд сонь юм хийж мэгээд ингээд тоглож моглоод тэгээд явцын дондор нь яах нь. Хойлоо тгийгээд. Тэг хичээл суухгүй явахгүй гэдэг юм бол бас өглөө босч тиймэрхүү байдлаар ингэж харилцаж байгаа. Тэ? Тэгээд за одоо хойлоо хичээлдээ яваа гэд. Тэгээ бас нэг арга юу байдаг вэ гэхээр ороо унтахын өмнө нэх гой 50 тогтун болчтой ш тэ. Арай 50 болоод тэгэл сайхан чи гоё ингээл массаж хийгээл хилээгээл юм хам яриад үлгэр уншаал ингэж яагаад миний охоо нөгөө миний чи нэг хичээлдээ явахгүйгээ тэгээд байгаа ш тэ үгүйгээд байгаа ш тэ. Хүн болгон ингээд хичээл сургуульд явдаг тэ боловсрал эзэмшдэг. Ер нь боловсрал эзэмшнэ гэдэг чинь маш чухал зүйл байхгүй юу? Тэр хүн болгоно ээж нь ч гэсэн явсан, аав нь ч гэсэн явсан тэ сургуульд явдаг. Тэгэхээр хичээлд сургуульд явна гэдэг бол манай үүрэгш одоо бидний амьдралын нэг хэсэг тий хэдий дуртай дургу байсан ч хийн штэ гэл ингээл ганцхан 25 секундын дотор хэлэх юм байл. Гэтэ айдуу зөөлөн гой дуу хоолоогоороо яагаад хичээлийнхэн чухал вэ гэдгийг ингээд зөөлөн тайлбарлаа хэлчихнэ гэсэн. Тэнгүүч хүүхд чинь нээлттэй байвал янз янзаа юм ярина. Үгүй бол нэг гомдлоо илэрхийлж болно. Тэгэх юм бол бүгдийн зөвшөөрөөл наант ингээл тэгэл авчна. Тэгэхээр гой холбогдсныхаа дараа яагаад чухал вэ гэдгийг тайлбарлана гэсэн. Гэтэ маш богино хугацаанд. За сая манай хоёр хүүхд гарчсандээ тэрний баг бол яг шууд үгүй гэдэг. Би тийм байсан байхгүй. Юм надад хүн юм хэлсэн би шууд үгүй. Над руу хүн ойртох юм бол цаашаа гэж зогтоо могтох ч юм уу те бүр ингэж. Тэгээ би манай одоо 3 настай хүүхдэд илэрч байгаа хэв дарцсан юу гэхээр чин сургуульд яваад би өөрөө сургуульд явж чадахгүй би бэлэн байна гэд шарлаад тэгээ явж чадахгүй болохоор хоцорсон мэдрэмжийг аваад сүүлийн үед занаа өөрчлөгдөж байгаа хгүй. Тэнгүүд би юм хэлэнгүүт за миний хоолоо ингэж түлхэхгүй штэ хоолоо түлхэхгүй гэд ингэ зөөлөн хэлэн штэ өөрийн ингэ энергиээр хэлсэн чи шууд хашгирна. Тэнгүүдээ шууд шарлаад байлна. Тэр үед яах вэ? Зүгээр л зай олгоод чимээгүй ингээл орхиол тэгэл айтайхан ингээд чи яасан тэрвэрлэх юм уу гэж тэрвэрж очингууд нь дараа нь ингээд гайгүй болчихвол тэг тэрвэрлэе гэж чам шууд гэж үгүй мөгүй гэл ингээд зохиж мөхөн заа. Тэгвэл буцаа олгоод жоохон ингэж яснаа. За ээж нь хэрэгтэй бол энд байгаа шүү гэд орчихно. Тэгвэл хэсэг хугацааны дараа ээжээ тэрвэрэгээд хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээд тухайн мөчтөн зөвлөмж өгөхгүй хаяад орхингуудаа оройн нь унтахын өмнө сайхан холбогдоод эрхэлж наацсныхаа дараа миний охин ээж нөхөн хүмүүс ингэж чамд үгүй гэж хэлэн штэ болохгүй гэж хэлэн штэ эн чинь хэвэн байхгүй юу тэ эн чинь чиний тухайн асуудал биш штэ тэгэхээр чи ингэж хүн үгүй гэж хэлээд ингэхлээр шууд уурлаад хашгираад байгаа тэ тэрний цаана юу байгаа вэ гэж асуунгууд чинь одоо юу гэдгийг эгч сургуульд яваад би юу нь яасан гэдэг ингээ чихээ юм хэлдэг байхгүй. Тийм цаг хугацаа одоо бидний хичээл дээр маш чухал юм хэлэл байгаа шүү дээ. Цаг хугацаа, орон зай дэмжлэг. Цагаар шахахгүй, яар болохгүй. Гэтэ яг давчдах үе байдаг л байдаг. Тэр одоо л яг уу тий. Ерөнхийдөө нэг 80% нэг жоохон хитрхийх багтнаас хитрхийх ачаалуулахгүй олон юмд явуулахгүй те 7 хоногт нэг болно ч юм уу ажил те бусад цагт нь зүрхнээ зүрхэнд холбогдохоо хийжүүл өсвөр насны манзын сайхан даваа шүү. За хэрэгжүүлж болохоор байна уу?
болохоор энэ багш. Би нөгөө нэг яг өөртөө нь ярилцаж үзэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө багш нь ингээд идэгэн толгоор нь ингээд загнаад тэгээ шалтгаан айлс надад. Багш намайг амар загнаад тэгээд ми толгоор ингэсэн гэд яг чи сургуульд явмааргүй гэдэг хаа гэд ярьсан чинь. Тэгээ би нөгөө багштай нь уулзаж тэрийг бүр яаж хэлхээ мэдгүй болчихоо л чи. Одоо хэлнэ шүү. Одоо хэлхээсээр аргагүй дээ тийм. Тэ зүрхнүүгээ болгожоод зориг гаргаад өөрийгөө сайхан ингээд бат болгож яваад хүүхэд сургуультай явахгүй гээ. Тэгээд бит хоёр ярилцаад асууж ингээд түлхсэн ингэсэн байгаа маа гэх тээ. Тэгээ шууд өөрийгөө хамгаалаад янз янз болно. Тэрийг нь зөвшөөр. Тэгээ яах вэ? Би энд миний хүүхэд би хүүхдээс анхаарал одоо бит хоёр ярилцдаг шүү. Тэгээ ийм юм байж болохгүй гэдэг ингээд юм жоохон айтайхан хэлээд орхиход нөгөө хүүхд чинь нилээн дөрвөлдсөж байгаа тэгээ дараа нь бодно шүү. Тийм байна. Тэгээ нөх хил хязгаараа тогтсон гэдэг чинь тий багш тий. Тийнхаа хил хязгаарыг тий. Тэгээд энийг аль болох хайраар хийх гэдэг үз. Нөгөө хүн чинь хүлэмжшүүрэхгүй уурлна гэдгийг бас хүлэмжшүүрэх. Би тгээгүй мэгээгүй гэж хэлсэн шүү. Тэгэх юм за. Гэтэ ер нь бол тийм байгаа шүү гэх тэгээд цаахан орхих те. За бүгдээрээ ингэж дуусгая да. За баярлалаа багш. Хүмүүст маань асуулт гайгүй байсан уу? Гайгүй бах те. Ямар байгаа? Чимэг. Гайгүй. Гайгүй дээ. Нэг илгээд байнга эсвэл үед илгээд төврөөд юм байл санагдал. Тэгээд дээр үед настаа усууд илгээд төврөх чинь муу шүү гэл. Одоо юу гэж тэгдэг байсан. Ирж штэ. Өөр агуулга байхгүй. Шиг болоо. Тэгээд яг настаа усууд тэгж ярьдаг байсан болохоор бас муу ч юм болов. Тэгээ ялангуяа нөгөө энд бас өрхийн юм ч бас тэгдэг байхгүй. Яагаад илгээд төврөөд таа юу ч өвдсөн ингээл асуудаг байхгүй. Би хэлэмж чи ингэж байгаа гэсэн үг үү? Тий. Ингээ илгээ тэрвэл илэг доошогоо л ерөөсөө гидсэн доо тий яг үнэ. Ингээд тэрээд тэгэхээр энэ нэгтээ энэний цаана нөгөө сэтгэлийн нуугдмал хэсэг гарч ирж байгаа шүү. За эмзэг мэдрэмж. Тэгэхээр энэ пауза ингэж өөрчлөнгөдөө хоёр тишээ наагаад тэрүүгээр орлуулад ингээд гоё ай тавиад тэр илгээ тэрхийн цаана хамгаалагдсан, хайрлагдсан, ойлгогдсон мэдрэмжийг авах гээд байна да. Тийм ээ татандуулаа. Тэгэхээр ингэж байж байгаа. Яг сайхан ай тавьж агаад ингээд өөрийгөө бүүвэлээ. Хоёр тишээ наагах чинь осциллейтн чинь мэдрэлийн тогтолцоон чинь маш чухал. За боллоо сайхан уулзлаа. За тэгээд баярлалаа. Хоёр дээрээ шат хоёроо сайхан уулзцгаая бүгдээрээ. Олон сайхан сэтгэлийн хамгаалалтаа таниад учрыг нь олоо тийм ээ. Энэ амьдралдаа та энийг үнэхээр сайн үзэж чадвал юу ч даван дуулах арга зүй чинь таних болчихж байгаа байхгүй. Үр хөвгтэй зааж өгнө тийм ээ. Тэгээ гэгээн оршихуй бол за тэгээд жинхэнэ өөрийн би чинь физик биенээс салсан энерги мэдээлэл юм байна. Мөнхөд орших энерги мэдээлэл юм байна. Тэгээ бүр гүн босгол руугаа гүн орж чадвал би чинь өөрөө ертөнцийн төв юм биш. Надад ерөөс цэвэр ухамсарал энэ хорвоо дээр байгаа маань гэд бүх нүдэнд харагдаж байгаа физик бит юмнууд устж үгүй болоод сэтгэлийн их гүн эрхчлөөг олно. Айцаас бишээ үхлээ сайхан болно. Тэгчихгүй ингэчихгүй гэдэг тэр менежер чинь таатгарна. ертөнцийг жинхэнэ учир шалтгаанаар нь өөрийн үннээрээ таниана. Өөрөөрөө тань надаар дамжуулж хин нэгэн багшаар дамжуулж биш. Өөрөөрөө дамжуулж хорвоогийн үннийг таних. Ямар сайхан. Энэ их хичээл сэтгэлийн үр дүнд угаасаа та тэгнэ. Үнэхээр та хичээлээ сайн эзээд үнэхээр та өөртөө ингээд үнэн байж чадж байгаа бол илүү их та энерги болоод явж байгаа. Хориод явж байгаа. Хатуу үзэл чинь хальж байгаа. Тэгэд энергийн бясалгал хийхэд бол зүгээр баагаа ороод асгарна штэ. Тэгээд нэг юм зоригтой болж эхэлнэ. Тэгээ мэдээж үргэлжлүүлээ сэтгэлийн хэсгүүд гарч ирнэ штэ. Тэрнтэйгээ сайхан ажиллаад даатгаал. За та чи ийм сайхан амьдрах гэж ирсэн шүү дээ. За тэгээ бүгдээрээ шат хоёроо сайхан уулзцгаая. Алилдаа хамт байгаад баярлалаа. Эдгэрлийн тойрогтой бас ингээ орж ирээд өөрийнхөө үнэнтэй нүүр тулаа те. Эдгэрлийн тойрогч нь таны харилцаанд гардаг байн давтагддаг тэр
Хэв дардас мэдрэмжүүдийг л ил гаргаж өгч байгаа. Ил гаргаад ирлээ. Бэлэг юм аа баярлаа гэж хүлээж аваад дахиад өөртөөгөө бие дааж ажиллаад ганцаарчлсан сэтгэл зүйн авд юм уу яа гэдэг те нэмээд ил гаргаж өгсөнд баярлаа гэж. Нуугдмал юм чинь ил гаргаж өгж байгаа итгэвчлийн тойрог байгаа. Мэдээж сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлж хайраар холбож өгж байгаа мөн үү? Гэтэ хажуугаар нь нуугдмал дарагдцсан таныг хоош татж ирсэн баялагын савыг чинь хааж ирсэн ямиг ил гаргаж өгнө шүү дээ. За баярлаа. Тэгээ эргээд уулзъя да. Баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Сайхан амарцгаагаарай. Баярлалаа. Маш их баярлалаа. Ирээ.